9-10 гэсэн ийм туйлын тийм ээ, туйлын уур бухимдалтай ч юм уу, туйлын баясан, туйлын сэтгэл хөдлөлтөд авсан ийм үедээ эсвэргээрээ ерөөсөө одоо суралцах чадварт аягүй сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр оюутнуудын хувьд микээ буцаагаад хаачихвал энэ асуулт асууж байгаа буцаагаад нөгөө нэг микүүдээ нээсэн юм шиг байна. Түр микээ хацаарай. За тэгэнгүүт ерөнхийдөө яг судалгаанаас харж байхад бол оюутнууд яг ямар үедээ хамгийн сайнаараа суралцаж чадаж, хамгийн сайн анхаарал төвлөрж одоо ой тогтоолтонд эерэг одоо үр дүн авчирдаг вэ гэхээр 5 6 гэсэн сэтгэл хөдлөл буюу хамгийн тайван байх үедээ. Тэрний цаад шалтгаан юу юм бэ гэхээр та бүхэн бас камераар намайг харж байгаа ах гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр бид нар сэтгэл судлалаар сурдаггүй бас оюутнуудад зориулаад яг үндсэн basic бас хідэн тархины бүтцийг танилцуулаад үзэхэд энэ нь бидний сэтгэл хөдлөлтэй холбоотой байгаа юм. За ерөнхийдөө бид нар гараа ингээд яг өөдөөсөө гарынхаа алгыг харуулад ингээд харж байхад болохоор эрхийн ууруугаа ингээд дунд нь хийгээд тархийг ингээд гараа ингээд батгасан хэлбэртэй ингээд болголоо гэж бодъё. Энэ нь яг бидний тарих гэсэн үг. Ерөнхийдөө тарих гэдэг төсөөлөд үзээрэй. За тэгэнгүүт яаж юм гэхээр энэ эрхийн уруу гэдэг маань бидний сэтгэл хөдлөлийн тарих буюу айсан, сандарсан, хит их сэтгэл хөдлөлт авцсан үед энэ тарих маань идэвхждэг байна. Харин энийг ингээд бүрхэж байгаа бидний хурууны бусад юм тийм ээ алганы энэ өөр бусад хэсэг маань болохоор бидний логик тарих буюу яг нөгөө зөв шийдвэр гаргах, оновчтой одоо тийм ээ анхаарлаа төвлөрүүлж чадах тэр одоо тархийг маань энэ урд тарих буюу энэ тухайн хэсэг тарих маань удирддаг байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр дан оюутнууд гэлгүй хүн ерөнхийдөө хит их энэ дундлын тийм ээ эрхийн урууны сэтгэл хөдлөлийнхаа тархийг ингээд ашиглаад тийм ээ сэтгэл хөдлөлтөд автаад ирэхээрээ энэ логик тарих маань унтарчдаг. Ерөөсөө ингээд анхаарал нь төвлөрөхөө болчдөг. Хичээлийн үед өөр юмд санаа зовчдөг. Ерөөсөө багшийн ярьж байгаа юм ингээд толгоор нь орж ирэхээ болчдөг байна тийм ээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидний гол зорилго маань тэгэхээр оюутнууд маань ямар сэтгэл хөдлөлийг чухалчилж өөртөө зорилгоо олж тавих хэрэгтэй вэ гэхээр энэ завсрын тархийг ерөнхийдөө тогтвон, тайван тийм ээ аюулгүй байдлыг мэдрүүлснээрээ бидний логик тарих хамгийн сайн хэмжээнд ингэж ажилтдаг байна. За тэгэхээр яг энэгээр юу гэж хэлж байна? Тэгэхээр тайван байхад бидний сэтгэхгүй идэвчж логикоор сэтгэх, оновчтой шийдвэр гаргах боломжийг ерөнхийдөө бүрдүүлдэг байна. За тэгвэл яагаад ерөнхийдөө эрүүл сэтгэл зүйтэй байх нь чухал юм бэ? Би бас санаж ин л яг оюутан болоод тэг ингээ яаж хахад оюутан гэлтгүй 10 жил ч гэсэн эцэг эхчүүдтэй ингээ хамгийн их хэлдэг байсан. За өвдөж болохгүй хоолой сай дээрээ ерөөсө даарч болохгүй гэл нэг биеийн эрүүл мэндийн талаас нь биднэрт бүр айгүй их тэгэл нэг гадагшаа явах болгоно ингээл амар том эмнүүд нэг тэр очих байгаа улс нь баг нэг эмийн сангуу юм шиг ингээл амар их бэлдэж өгөөл тэ ингээл даарвал хадаад өвдөл энийг гэл нэг баахан ингээ биеийн эрүүл мэндийн талаас нь айгүй их биднэрт бол багаас нь зааж сургадаг тийм ээ гэр бүлийнхэн маань. Гэхдээ энэ биеийн эрүүл мэнд гэдэг чинь дангаараа эрүүл байх нь бас эрүүл хүнийг тодорхойлдоггүй байна. Тэгэхээр эрүүл хүн гэж ямар хүн байдаг вэ гэхээр биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд, за тэгээд сэтгцийн хувьд болон нийгмийн хувьд эрүүл хүнийг ерөнхийдөө яг эрүүл одоо гэж хэлдэг байна. Тэрний цааш шалтгаан энэ хоорондоо энэ дөрвөн маань хоорондоо нягт холбоотой байдаг. Бид нар биеийн эрүүл мэнд маань сайн тийм ээ эрүүл байгаа тохиолдолд сэтгэл зүйн маань одоо тайван байдаг. За тайван сэтгэл зүйтэй байгаа тохиолдолд саяны өмнөх слайдн дээр хэлсэн буюу сэтгцэн маань өөрөө идэвхтэй ажиллаж эхэлдэг тийм логикоор суралцах үйлдэл маань эерэг нөлөө үзүүлдэг. За сэтгцийн хувьд хүн эрүүл байгаа тохиолдолд дараагийн слайдн дээр ерөнхийдөө яриад явчихна. Сэтгцийн хувьд эрүүл хүний бас нэг том онцлог нь гэдэг гэхээр бусдыг шүүмжлэх байдал нь арай бага байдаг. Судалгаагаар ингээ харж байхад ерөнхийдөө бол сэтгцийн эрүүл мэндийн одоо байдал өндөр болох тусам эмпати чадвар өсдөг буюу бусдын оронд өөрийгөө тавих чадвар өсдөг, бусдын өмнөөс сэтгэдэг ийм чадварууд өсдөг. Тэгэхээр бусдын оронд өөрийгөө тавьдаг, шүүмжлэхгүй бусдыг ингээ нээлттэй хүлээж авна гэх юм бол тэр чинь нийгмийн хувьд нэтворк нь ихсэн тийм үү? Найз нөхөд олонтой болно. Тэгэхгүй хинч гэсэн ингээл те нэг амар ингээл бүхэн болгоныг өөгөөл ингээл шүүгээл шүүмжлээд байдаг хүний хажууд бас байх дуртай биш тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг сэтгцийн хувьд эрүүл мэнд анхаарах чинь бас өөрөө тийм чухал ач холбогдолтой байх нь тийм бидний нийгмийн эрүүл хэсгийг бас бүрдүүлж өгч байдаг. За сүүлийн энэ 2 жил ковидоос болоод ерөнхийдөө захим сургалт бий болж байгаатай холбоотой энэ нийгмийн эрүүл мэнд оюутнуудын дунд судалгаа энэ хийж хахад нийгмийн чадвар бас айгүй муудсан хандлага айгүй өндөртэй байгаа даа. Тэр нь бол айгүй сөрөг үр дагавартай. Нийгмийн эрүүл мэнд муудах тусам сэтгцэн эрүүл мэнд муудна, сэтгцэн эрүүл мэнд муудах тусам сэтгэл зүйн эрүүл мэнд муудна гэдэг ингээд энэ дөрвөн маань хоорондоо нягт холбоотой байдаг. Учраас аль нэг нь орхигдуулж болохгүй байх нь тийм.
За тэгэхээр тэгвэл дараагийн слайдн дээр яг энэ биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд маань яг ямар холбоотой байгаад идэм бэ гэдгийг ярилцъя. Тэгээд нөгөө нэг оролцогчдоос нэг Японд дах Монгол оюутны холбооныхан маань нэг жижигхэн анкет авсан байлээ тий. Та хэрэг стрессийн түвшин чинь хэр их байна вэ? Бага, дунд, их гэдэг асуусан байсан тий. Тэрний хариултыг ерөнхийдөө харж байхад ихэвчлэн дандаа дунд болон их гэсэн хариулсан хүмүүс зөндөө байгаад байсан. Тэгэхээр яг ингээд сэтгэл зүйн семинар, сургалт энэ төр зохиогоод явахаар хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь юу вэ гэхээр стрессээ яаж зөв тайлах вэ гэдэг асуултууд байдаг. Тэгэхээр тэрэнд яг үнэндээ ингэж хариулах айгүй хэцүү байдаг. Яа тэгэхээр хүн болгон айгүй өөрийн гэсэн онцлогтой стрессээ тайлах арга нь айгүй өөр байдаг. Үр дүнтэй байдал нь өөр өөр байдаг тий. Тэгэхдээ тэгээд ингээ нэг тийм шидэт хариулт хүсээд байдаг. Ингээ сэтгэл судлаач гэх юм уу вау за сэтгэл зүгээ яаж эрүүл байлгах уу яах уу гэл ингээ тий нэг тийм энэ хүний амнаас нэг тийм амар шидэт юм хариулт дунжина гэж бодоод байдаг. Гэхдээ яг үнэндээ тийм юм байдаггүй. Хамгийн л анхан шатны хоёр юмыг л хэлдэг. Эрүүл хоолой, дасгал хөдөлгөөн сайн хий гэж хэлдэг. Яагаад гэдэг шалтгааг ингээ өнөөдөр илүү дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодсон юм а. Яа тэгэхээр бид нар стрессээ хэрхэн тайлах вэ гэж Google-ээр харахад ингээл зөндөө хариултууд гараад ирдэг тийм ээ. Ингээл тэгж олон дуу сонс, юмаа бич, бодлоо бич гэл ингээл янз бүрийн хариултууд байгаад байдаг. Тэгэл тэр дунд нь мэдээж хэрэг эрүүл хоолой, сайн одоо дасгал хөдөлгөөн хий гэдэг хариултууд байгаад байдаг. Гэвтэл яагаад стил хүмүүс ингээ стресстэд яваад идэг вэ гэхээр яг яагаад энэ эрүүл хооллох чинь, яагаад сайн нойртой байх чинь, яагаад дасгал хөдөлгөөн хийх чинь өөрөө бидний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлээд байгаа юм бэ гэдгийг сайн ойлгохгүй. Тэгэхээр хүн чинь ерөнхийдөө яагаад гэдэг хариултыг авч чадаагүй үедээ нэг их тэрийг үйл хөдлөлөөрөө илэрхийлээд идэх байх нь тийм. Тэгэхээр яагаад бид нар эрүүл хоол идэх ёстой байдгийн хамгийн том шалтгаан нь юутай холбоотой байдаг вэ гэхээр энэ жаргалын даавар гэж серотонин гэж даавар байдаг. Энэ даавар маань болохоор өөрөө бидний ихэнх хүмүүс болохоор энэ дааврууд жаргалын дааврууд тархинаас ялгардаг гэж бодоод байдаг. Гэтэл энэ маань серотонин маань гидснээс ходоод гидснээс ялгарч байдаг. Тэгэхээр бид нар эрүүл бус хоол идээд ах туйсан тэр ходоод гидснээс жаргалын даавар маань ялгарах тохиолдлыг багасгаа ичдэг. Тэгээд ингээд тэр маань багасж гинэ гэдэг чинь өөрөө төгшүүрийн одоо шинж тэмдгээр илэрдэг буюу ходоод гэдс өвддөг, хоол шингэц айгу муутай байдаг. Тэгэхээр яагаад бас өнөөдөр заавал энэ олон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал дундаас төгшүүрийн асуудлыг оруулж ирсэн хамгийн том шалтгаан нь юу вэ гэхээр оюутнуудын дунд бас ингээд судалгаа хийгээд үзэж хахад хамгийн их түгээмэл тохиолддог хоёр яхаа аргагүй асуудал нь төгшүүр болон сэтгэл готрол гэсэн ийм хоёр асуудал байдаг тийм. За тэгээд давхар бас нөгөө төвшнөөс хамаараа төгшүүр нь айгу ялгаатай байдаг. Нэгдүгээр курсынхны хувьд одоо төгшүүр бол айгу өндөр түвшинд байдаг. Тэр нь болохоор шинэ орчинд яаж дасах уу, шинэ найз нөхөдтэй болж чадах уу энэ төр гэдэг тийм тодорхой бус нөхцөл үүсдэг учраас төгшүүр нь ихсэж байдаг. За тэгээ явандаа нөгөө их сургуулийнхаа амьдралдаа дасаад шинэ нөгөө нэг орчиндоо дасаад хэлний бэрхшээл энэ төр арай гайгүй болоод ирэхээр 2 3 удаа арай гайгүй төгшүүрийн хэмжээ багасаад ирдэг. За тэгжээснэ буцаад 4-р курс болоод ирэхээр ихсээд ирдэг. Тэрний цааш шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр би мэрэгчлэрээ ажиллаж чадах болов, ажил дээр гараад яах бол, ажиллаж чадах болов, ажил олдох болов, яах бол тийм. Тэгэхээр хүнд ерөнхийдөө дандаа юм тодорхой бус байдал үүсээд ирэхээр төгшүүр нь ихсээд эхэлдэг байна. Тэгэхээр тэр төгшүүр маань нэг онцлогтой нь бусад энэ сэтгэл зүйн асуудлаас нэг онцлогтой нь юу гэдэг вэ гэхээр бие махбодын зөвөөрөөр айгүй хилэрдэг. Хамгийн ихэнх шатны шинж тэмдэг толгой амир хөвддөг. Толгой ингээ эргээд дотор мухаарад байдаг. Тэгээд нөгөө саяны хэлсэн буюу хоол ингээд нөгөө хоол ерөөсөө шингэж өгөхгүй ходоод гидс айгүй хөвдөөд юм нэг тийм ер нь л гидсний айгүй асуудалтай болоод ирдэг. Тэгэнгүүт нөгөө нэг оюутнууд яадаг вэ гэхээр эмчдэр очивол тэгээ эмчид ингээд нэг гидс болохоо алчлаа гэл тэгэл нөгөө нэг давстай осмос уугаал нөгөө хордлого тайлдаг юм аагаад байдаг. Гэтэл тэр маань яг үнэндээ сэтгэл зүйн хүчин зүйлтэй буюу төгшүүртэй холбоотой байдаг. Тэгэхээр энэ төгшүүрийг багасгах нэг одоо нэг хамгийн том зүйл нь тэгэхээр юу вэ гэхээр бид нар серотониныхаа дааврыг ялгаруулж өгөх хэрэгтэй байдаг. Тэрний гол ач холбогдол нь тэр эрүүл хооллолт гэдэг юм байдаг байна шүү дээ. Ходоод гэж тэгэл одоо тэр junk food те ингээд Японд хахад дандаа л ингээд юм комбинигийн хоол тэгэл ингээд нэг тийм бэлэн юм идэ яваад байдаг. Монгол цэцэн ингээд оюутнуудыг харж байхад CU-гийн хажуугаар өнгөрөхөд бэлэн хоол идэл те ерөнхийдөө ингээд пицца идэл нэг ийм байдалтай нүүрс усны агуулмж ихтэй бүтээгдэхүүн айгүй хийддэг. Тэр нь мэдээж хэрэг ойлгомжтой. Стресстэй байгаа юм байна да гэж ерөнхийдөө харагддаг. Яа тэгэхээр хүн стресс зүй үедээ нэг яралтай нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн гэж биенээсээ шаарч яа тэгэхээр бага хэмжээний сахарлаг нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн шарсан хуурсан юм ихээр допамин гэдэг нөгөө ингээд
бас нэг төрлийн аж аргалын даавар амар их ялгардаг. Тэгэнгүүт сэтгэл санаа нэх гоё болол. Тэг бид нар стресстэй үед нэг ингээл нэг шоколад идчихээ тэгчихээ тэгэл тэгээд байдэн шүү дээ. Тэгээ идэнгүүт нэх гоё сэтгэл санаа гоё болсон юм шиг санагдаад идэг ч гэсэн тэр нь богинохон хугацааны үр нөлөөг авчирдаг буюу идэл яг тэр нөлөөгөө богинохон хугацаанд өгвөл буцаад бүр анх байсан хэмжээнээсээ илүү хүн төвшний сэтгэл зүйн хямралыг биднэрт өгч идэг. Тэгээд нөгөө ходоод гидсэндээ үйл ажиллагаагаа муудтгаад бүр нөгөө серотонинаа ялгаруулахаа болоод ингээд хариу урвалууд явагдаад байдаг. Тэгэхээр яг юу гэж хэлмээр байна гэхээр тийм стрессээ тайлахад эсвэл стресс угаасаа ингээ анханасаа баг мэдрэхийг хүсвэл тийм шидэт хариулт байхгүй. Эрүүл хоол чинь хамгийн гол нь аюу чухал юм шүү гэдгийг бас энэ бие физиологийн талаас нь бид нэр ойлгох хэрэгтэй байдаг. За дараагийнх нь юу гэдэг вэ гэхээр тэгээд нөгөө нэг энэ бас нэг одоо серотониныг бид нар ялгаруулах бас нэг гол юм нь юу гэдэг вэ гэхээр нарнаас Д витамин авах байдаг. Тэгэхээр судалгаагаар ч гэсэн ингээ харж байгаад энэ юу яадаг цонхон талд суудаг ажилчид ерөнхийдөө оройн цагаар гүн ойронд орох хэмжээ нь илүү их байдаг болон сэтгэл зүйн хувьд илүү тайван байдаг гэдэг судалгааны үр дүнгүй зөндөө байдаг байна. Тэгэхээр аль болох өдөртөө нөгөө наранд гар, салхинд гар гэдэг шалтгаан чинь нарнаас бид нар Д витаминыг аваад тэр маань өөрөө энэ аж аргалын тайвшруулахын дааврыг ялгаруулж байдаг байна шүү дээ. За нойргүйдэл. За оюутнуудын бас нэг тулгамддаг аюул том асуудал бол нойр байдаг. Ихэнх анги хүн амдын судалгаа гэдэг үзэж байхад бол оюутнуудын нойргүйдлийн түвшин бол хамгийн өндөр зэгтэй байж байдаг. Нөгөө тэр нь болохоор ерөнхийдөө оройн цагаар унтдаггүй. Гэхдээ энэ дээр бас нэг юм хэлмээр байдیں۔ Тэрний үед үг гэхээр бас ингээд амар судалгаанаас гээ хилээд ээж магадгүй. Гэхдээ яг ингээд судалгааны үр дүн дээр бид нэр ингээд суйрлаж мэдлэгтэй болох нь илүү чухал байгаа тийм. Тэгэхээр судалгаан дээр ингээд харж байхад оюутнуудын яг ингээд идэвхтэй ажиллаж эхэлдэг цаг нь угаасаа бие махбодын хувьд, физиологийн хувьд оройн цаг байдаг. Тэгэнгүүт бид нар нөгөө өглөөний хүн энтер гэл нэг ном уншаал тийм. Би яагаад өглөөний хүн болж чадахгүй байна? Би чинь яагаад тест юм үр бүтээлгүй гэл тийм. Өөрийгөө бүр ингээд үзий ядалтай гэл өглөө би 5 цагт бос чадсангүй гэл ингээд байдаг тийм. Гэтэл тэр бол яг ингээд нийгэм биднэрт өгж байгаа нэг төсөөллийн дүр болохоос яг бие махбодын хувьд бол ингээд яг физиологоор аваад үзэхэд залуу хүн оройн цагаар биеийг идэвхждэг, нас ахсан хүмүүсийн өглөө цагаар илүү сэтгэхүй идэвхждэг гэдэг ийм юм байдаг. Тэгэхээр нөгөө байгалийнхаа юмтай ингээд сүрэлдөөд үгүй би өглөөний хүн байна гэх дайраад нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх биш нийгэмд юу нь одоо илүү үр бүтээлтэй байна гэдгийг рүү ингээд чиглээд ах юм бол тэр тусмаа л бид нар сэтгэл зүйн асуудлуудыг өөрсдөө авчирна тий. За тэгээд бас нэг яг ингээд гадаад нэмтэр бас сурж байхад нэг асуудал нь юу байсан бэ гэхээр нойрны асуудал мэдээж айгүй ихтэй сая хэлээд байгаа. Тэгээ тэрний ингээд бас юу гэдэг вэ гэхээр ганцаардлын мэдрэмж их байх тусмаа бидний гүн ойрондоо орох хэмжээ нь илүү бага байдаг гэдэг юм туршилтын үр дүнгууд байдаг байна. Тэрийг ингээд яг юутай холбож тайлбарладаг вэ гэхээр хөгжлийн сэтгэл судлал буюу нэг анх хүн төрөлхтөн бид нар чинь нөгөө өөрөө сүргийн амьтад тийм ээ. Тэгэхээр сүргийн амьтад учраас бид нар ингээд ганцаардлын мэдрэмж авах буюу ганцаараа тийм ээ нийгмээсээ тусгаарлагдсан тохиолдолд ингээд шүн айгу тийм сэргэг унтахгүй бол аюулыг айгүйх мэдэрдэг байна ш тийм ээ гинэт ингээд араатай амтаа орж ирээ те дайраад ингээд амь насны хувьд аюултай байдаг. Тэгэхээр тэр одоо нөгөө мэдээлэл маань одоо хүртэл бидний тархинд коодлогдсон байдаг учраас ганцаардлын мэдрэмжийг төдий чинээ аавна гүн ойрондоо орох хэмжээнд төдий чинээ бага байдаг байна. Тэгэхээр айгу сэргэг унтдаг. Сэргэг унтаад ахын бол бид нараа ерөөсөө ингээд унтсан ч гэсэн унтаагүй юм шиг мэдрэмжийг айгүйх авдаг байна тий. Тэгэхээр энэ маань бас нойргүйдлийн нэг одоо шинж тэмдэг байдаг байна. За анхаарал сарнах буюу нойргүйдэл нэг шөнийн нойрыг алдахад бид нар тархиндаа очруулах тэр сахарын хэмжээний 30-40% алдж яадаг. Тэгэхээр тархич өөрөө эрүүлэр сэтгэхийн тулд нэгэн аралтай тэр нөгөө сахарлаг бүтээгдэхүүнүүдийг хүсээд байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө мэдэн тэ унтахгүй байгаад ах тусмаа ингээд бүр нэг тийм нэг айгүй муухай эрүүл бус юмнуудыг идмээр санагдаад байдаг. Тийм чипс ч юм уу ингээд юу ч хамаагүй амруугаа хийж гээд байдаг. Тэрний чинь цааш шалтгаан унтахгүй байгаад хахаар тархич нь өөрөө тэр нөгөө нэг ирч хүчээ авч чадахгүй сахарлаг бүтээгдэхүүнүүдийг чамаас хүсээд байдаг байна шүү дээ. Хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд. Тэгэхээр нөгөө нэг эргээгээл нөгөө нэг чихэрлэг хүнс идэх тусам ходоод гиз чинь өөрөө өвдөн ходоод гиз өвдөх тусам аж аргалын дааврыг ялгаруулчихгүй бол ингээл нэг юм сайкл явагдаад байх байна тий гинжин сайкл. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахын тулд нойр гэдэг чинь өөрөө айгүй чухал байдаг байна. Нойроо байсан авах хэрэгтэй тийм ээ. За тэгээ нойр маань өөрөө түгшүүртэй бас холбоотой байдаг. Түгшүүр их байх тусмаа нойр гүн нойронд орж чаддаггүй. Тэгэхээр түгшүүрээ багасгахын тулд бид нар эрүүл хоолтон дээр бас анхаарах хэрэгтэй байдаг болох нь. За
Тэгэхээр хэрхэн эрүүл сэтгэл зүйтэй болох вэ гэдэг энийг түрүү жил бас семинарууд хийж хахад бол бас хүмүүст ярьж ирсэн те. Яагаад би ингээд айгуу тийм энгийн хариултуудыг өнөөдөр өгөөд байна гэхээр нэгдүгээр цаг хугацааны үед бид нар өнөөдөр 40 минут тийм ээ. Тийм учраас ингээд хүн болгон тулгамдж байгаа асуудал болгон дээр ингээд яг төвлөрсөн хариултуудыг бол миний зүгээс өгөх нь өөрөө хязгаарлалтай байгаа даа. Тэгэхээр аль болох хүн болгонд хэрэгжиж болох үе энгийн л жишээнүүдийг дурдаад байгаа юм шүү. За тэгэхээр бид нар ерөнхийдөө ингэдэг тийм ээ. Ингээд баяр хөөртэй үедээ л өөрийгөө инээмсэглэдэг гэж бодоод байдаг. Одоо инээмсэглэл бидний нүүрэнд гардаг гэж боддог. Гэтэл эсвэргээрээ яг ингээд судалгаануудаар тийм ээ бид нар ямар нүүрний хувиралтай байх нь эргээгээд бидний сэтгэл санаа бие махбодод нөлөөлд юм байна гэдэг бас туршилтууд зөндөө хийгддэг байгаа. Тэгэхээр бас давхар энэ тарих судлалын хүрээлэнгээс яг ямар судалгаа одоо хийгдэж байгаа вэ гэхээр одоо хийж байгаа биш шүү. Ерөнхийдөө одоо хийгдээд яг батлагдаачгүй, няцаагдаачгүй байгаа нэг судалгаа нь юу вэ гэхээр бидний тарих маань яг одоо би ийм юм бол туулаад байна уу эсвэл бидний яг дурсамж ингээ бодогдоод байна уу гэдгийг ялгаж чаддаггүй. Тэгэхээр үнэхээр амьдрал айгүй хэцүү ингээ ганцаардаад айгүй төгссөн мэдрэмжийг авж байгаа үедээ бид нар өмнө байсан гой дурсамжуудыг дурсаад үзэхээр тарих маань яг чамайг өөрийг нь ингээд яг одоо тийм одоо happy тийм moment болж ийн гэж бодоод ажиглалын даавруудыг ялгаруулад байдаг. Тэгэхээр бид нар тарихаа бас хуурах боломжтой байдаг ахна шүү дээ. Тэгэхээр яг тэрэндээ адилхан бид нар заавал баярлсандаа инээмсэглэдэг биш. Инээмсэглэлийн юм нүүрний хувирлыг бий болгох үедээ ч гэсэн тарих маань өөрөө баяртай байна гэдэг тохиог өгч яадаг байна. Тэгэхээр ийм энгийн зүйлээс хүртэл бид нар сэтгэл зүйгээ эрүүл байлгах дадлуудыг өөрсдөө бий болгох боломжтой байдаг байна тийм. За уурлах нүүрний хувирлахгүй бол ууралдаггүй гэдэг ийм бас судалгаанууд байдаг. Одоо энэ яг энэ уурлахаараа бид нар яадаг вэ те та одоо дэлгэцний өмнө сууж байгаа та нэг ингээд ууралж байгаа нүүрний хувирлыг гаргаад үзээрэй. Тэгэхээр ингээд хүмсэг маань зангиралдаад ирдэг тийм ээ. Тэгэхээр хүмсэгний яг энэ хэсэгт ингээд ботокс шахаад хэсэг бүлэг хүмүүстээр ботокс шахаад 9 сарын дараа яг ингээд үр дүнгийг хараад үзсэн чинь ууралсан хэмжээ нь хамаагүй бага болсон байсан байна. Тэгэхээр уурлах юм нүүрний хувирлыг аль болох өөрийнхөө нүүрний хувирлыг ингээд контролд хян сур гэдэг чинь бас эргээгээд нөгөө сэтгэл санаатай маань холбоотой учраас ингэж ийм талын бас судалгаануудыг таад хэлж өгч байгаамаа. За сүүлийн үед та хэрэг стрессцэн бэ гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг судалгаан дээр та нөгөө бүгэлж байхдаа тийм семинарт орж ирэх судалгаандаа бүгэлж байхад ихэнх нь дунд болон их хэмжээний стресстэй байна гэж хэлжсэн тийм ээ. Тэгвэл дараагийн асуулт нь стресс таны биед юу н хортой гэж та итгэдэг үү? Юу гэж бодож байна? Би л ингээ айгуу удаа ярьчлаа. Стресс ер нь бидний биед хортой байд юм болов? Хор уршиг нь. Хортой гэж боддог. Хортой. Хортой. За. Стрессээс болоо зөндөө өвчин үүсдэг штеп. Тэгээд нөгөө одоо стрессээс болоод харгалалт үүснэ, стрессээс болоод ходоодны шархлаа үүснэ, сөөргөө үүснэ гэдэг ингээд олон асуудлууд байдаг. Одоо ер нь энэ нийгэмд стрессгүй хүн гэж ер нь бараг байхгүй байна. Тэгээд сонсож байна уу? Сонсож байна. Тэгээд ер нь нөгөө хүмүүс бол тэр стрессээ ер нь одоо би стрессгүй бай гэдэг нөгөө бодлоо өөрчилж чаддаггүй хамгийн асуудал байдаг. Би тэр юун дээр нэг асуулт асуусан баа. За. Асуултыг төгсгөл хэсэгт нь асууж өгөх шүү. Яг нэг одоо ингээ нэг стрессийг тодорхойлдог нэг аргууд тэгээд шинэ тестүүд юу байдаг вэ Японд? Тэрийг сонирх өгсөн. За ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ер нь нийт донд бол стресс бол айгүй хүний биед хортой. Стрессээс болоод айгүй олон одоо мэдрэлийн ядаргаа ч юм уу ходоодны ялангуяа шарх үүсдэг гэдэг бид нар ойлголцтой байдаг тийм ээ. За тэгвэл яг өнөөдөр та бүхэн сонирхуулаад яг ингэж хэлээд үзэхэд энэ нь болохоор яг 10 жилийн турш Америкт хийгдсэн юм судалгаа байгаа. За тэгээд энэ нь яасан бэ гэхээр хүмүүсээс ийм хоёрхан асуултыг авсан байна. Сүүлийн үед та хэрэг стрессцэн бэ? За тэгвэл та стресс өөрийнхөө биед хортой гэж итгэдэг үү гэдэг ийм хоёрхан асуултыг асуугаад
үр дүнгийн ингээ боловсруулад үзсэн чи ямар үр дүн гарсан бэ гэхээр хэдий тэр хүн өндөр стрессийг мэдэрч ийна гэж хариулсан ч гэсэн стресс нь миний биед хортой гэж итгэдэггүй бол амь насаа алдах түвшин нь стрессийг бага мэдэрж байгаа мөртлөө стресс хүний биед хортой гэж итгэсэн хүмүүсийн хас бүр 50% даваа бага байсан байх юм шүү дээ. Тэгэхээр яг энэ судалгааны үр дүнд бол энэ бол айгүй том нээлт болж эхэлсэн яг нэг эрүүл мэндийн сэтгэл судлалын салбарт. Тэр энэ судалгаа гарч ирэхээс өмнө бол яг л бидний хэлж байгаа буюу стресс бол хүний биед хортой. Бид нэр стресстэж болохгүй, стрессээс хол байх ёстой, стрессээ даван туулах ёстой гэж ийм одоо зөвлөмжүүдийг сэтгэл судлаач нар өгдөг байсан бол яг энэ судалгааны дараа бид нар ямар нээлтийг олсон бэ гэхээр стресс гэдэг чинь яг үнэндээ биднэрт хор нөлөө үзүүлээд байгаа биш. Стрессийн тухай бодол буюу стресс миний биед хортой гэж бодох бодол маань эсвэргээрээ бидний биед хор нөлөө үзүүлдэг юм байна. Сэтгэл зүйн хямрал асуудлуудыг үүсгэдэг юм байна гэдгийг гаргаж ирсэн байх нь. Тэгэхээр яг тэр судалгааны үр дүнд яг ийм графикийг гаргаж ирсэн буюу тодорхой хэмжээнд хүнд стресс байх ёстой. Яагаад тэгэхээр ерөөсөө стрессдгүй байна гэдэг маань саяны бас одоо хүний маань хэлсэн зүг тийм ээ. Одоо нийгэмд угаасаа стрессгүй хүн гэж байхгүй гэдэг. Гэхдээ тэр стресс маань тодорхой хэмжээнд байснараа бидний үр бүтээлтэй байдал ч гэсэн нэмэгддэг байна. Тэр оюутнуудын хувьд хизээ ерөнхийдөө ингээ ажиглаад үзэхээр хамгийн идэвхтэй хамгийн ерөнхийдөө ингээд айгүй хурдан гараас нь юм гардаг байг анзаараад үзэхээр яг дедлайны өмнө байдаг те яг ингээд нэг хугацаа заацны өмнө байдаг. Тэгэхээр тэр чинь тодорхой хэмжээнд биднэрт стресс бийж бидний бие маань бэлэн байдал руу очдог, анхаарал маань төвлөрч эхэлдэг тийм ээ, эрч хүчтэй болж эхэлдэг. Тэр маань өөрөө физиологийн хувьд тийм хариу урвал үзүүлдэг. Энэ үедээ хүн ерөнхийдөө үр бүтээлтэй байдал хамгийн их нэмэгддэг байна. Ерөөсөө стрессгүй байна гэдэг бол тэр хүн ерөөсөө л comfort zone-д орсон буюу өөрийн нөгөө тав тухтай орчныг бүрдүүлсэн тийм ээ. Ингээл нэг л ажилдаг ажиллаад ерөөсөө л нэг тийм рутинд орсон буюу ямар ч өөрчлөлтийг өөртөө авчирээ, ямар ч өснө дэвжий гэдэг юм байхгүй болцсон үедээ хүн ерөнхийдөө үр бүтээлгүй байдаг, стрессгүй байдаг. Мэдээж хэрэг бас нэг анхаарах ёстой юм нь стресс хэд их хэмжээнд бүрт нөгөө нэг илүү тохирсон хэмжээнээс ихтэй ирэхээрээ нөгөө үр бүтээлтэй байдал маань эргээд буурдаг буюу сэтгц мэдрэлийн ядаргаа үүсдэг байна. Тэгэхээр яг энүүгээр далимдуулаад бас оюутнуудад юу гэж хэлмээр байна гэхээр яг нэг хэд хэдэн мессеж байгаа юм тийм. Стресс биднэрт яг гол нь одоо юу гэх юм хор нөлөөт үзүүлээд байгаа биш. Стрессийн тухай бодол маань би стресстэй стрессээ болох юмсан стрессэндээ стресстэй бухимдсандаа тий гүнгэлсэндээ гүнэглээд ингээд нөгөө юм бүр ингээд өөрийгөө бүр тийм гинжин юм дотроо оруулаад авах тусмаа бид нэр сэтгц мэдрэлийн ядаргаа стрессийн хэмжээ маань ихсдэг. Тэгэхээр дараагийн удаа та баг зэргийн стрессийг мэдрээ тийм ээ тохирсон хэмжээний стрессийг мэдэрч байгаа үедээ өөрөө бас бахархаасаа гэж хүсдэг. Нэг өөр өнцгөөс нь хараад үзээрэй. Тэгэхээр та өөртөө өөрчлөлтийг авчрах гээд байна. Та зүгээр л суугаад байгаа биш тийм ээ. Би за энийг нэг болгочих да, энийг нэг хийчээ да гэдэг тийм одоо тэмүүлэл хүсэл байгаа учраас та стрессийг мэдэрч байгаа юм шүү тийм ээ. Тэгэхээр стресс үед нөгөө саяны хэлээд байгаа буюу бид нар яг үндэ ирч хүчтэй болдог. Би махад яг ингээд судалгаагаар аваад үзэж байгаа цусны одоо нөгөө нэг зүрхний хурцсан ихсдэг. Гэхдээ тэр цохолж байгаа хурд нь ихсэн ч гэсэн хүний биед хор хөнөөл үзүүлэхгүй хэмжээнд ихсдэг. Анхаарал маш их төвлөрч эхэлдэг. Шийдвэр гаргах чадвар дээшилдэг. Бусад руу тэмүүлэх хүч олгодог гэдэг. Ерөнхийдөө стрессцэн үед биднэрт бас тийм давуу талууд үүсдэг байна шүү тийм ээ. Тэгэхээр энэ ч одоо юу яриад байгаа юм бол та гэж бас бодож магадгүй. Гэхдээ стрессийг одоо орчин үеийн ерөнхийдөө сэтгэл судлалын салбарт бол тийм хор хөнөөлтэй зүйл биш ээ. Энийг тохирсон хэмжээнд бид нар мэдэрч явах ёстой гэдгийг бол хэлж өгдөг байна тийм ээ. За бас нэг стресстэй холбоотой сонирхолтой юм дуртахад стресс ялгарч байгаа үед буюу стрессийн даавар буюу кортизол ялгарч байгаа үед окситоцин гэдэг нэг хайрын даавар гэдэг бид нар сүүлийн үед айгүйх ярьдаг болсон тийм хайрын даавар, тэврэлтийн даавар гэж хэлээд байгаа. Хин нэг тэврэх ч юм уу, хин нэгэнд бэлэг өгөх, эсвэл нөгөө нэг төрсөн их хүүхдээ одоо хөхүүлж байгаа үед маш их хэмжээгээр ялгардаг юм даавар байдаг. Тэр нь окситоцин гэдэг хайрын даавар гэдэг. Энэ нь бас хизээ ялгардаг вэ гэхээр стрессийн даавартай зэрэг ялгардаг. Тэгэхээр нөгөө нэг тархи маань өөрөө бол айгүй ухаантай. Хинч тийм ээ ингээд одоо төмпөнтэй ус руу ингээд таны толгойг ингээд дүрх юм бол те өгчөө гэдэг тэндээ ингээд үлдэхгүй үстэй те тархи ч өөрөө ингээд өөрөө бид нар нөхцөлд бусаа рефлексээр тэр устай юмнаас ингээд холддог тийм ээ. Тэгэхээр тархи маань бид нарыг юунд кодлогдсон бэ гэдэг вэ гэхээр амьд явхад кодлогдсон байдаг. Тэгэхээр стрессийн даавар ихсээд ирэнгүүт тархи маань өөрөө давхар бусад руу тэмүүлэх юм окситоцины дааврыг ялгаруулж идэг. Амьдрал хэцүү болоод
болоод ирэнгүүт чи одоо үхлээ штэ ингээд бусдаас тусламж аваач бусад руугаа очооч бусдаас ингээ юу агаач нөөц баялгаа ихсгээч гэд ингээд окситоцины дааврыг давхар ялгаруулж байгаа юм чи тийм ээ. Тэгэхээр бид нар гэтэл нөгөө нэг ерөөсөө тэр байгалийнхаа юмтайгаа байгалийн юмаа ингээд сөрөөд тийм ээ ингээд бүр стресстэх тусмаа ингээд дотроо болохоор ингээд бусдтай ярмаар санагдаад бусдтай ингмээр байгаа мөртлөө нөгөө логик тарихандаа баригдаад тийм ээ. За угаасаа намайг ойлгохгүй. Заас угаасаа намайг ингээд тийм минийх би одоо нэг амар сүртэй эстэй бусад хүмүүстэй харьцуулахад би ч нэг сүртэй юм одоо мэдрээгүй байна да гэд ингээд бусадтай харьцуулаад өөрийнхөө стрессийг ингээд дараад бусдаас тусламж авахаа багасгаад байдаг. Тэгэхээр энэ байгалаасаа тийм ээ би чинь өөрөө таныг амьдрал хэцүү болоод тийм ээ стрессийн даавар ихсээд ирэнгүүт бусадтай ойртуулах дааврыг зэрэг ялгаруулж идэгтэй адилхан стресс үедээ аль болох бусдаас тусламж аваач бусад руу ойртооч гэдэг ийм бас мессежийг хүргэмээр байгаа. За тэгвэл ямар үед бид нар ерөнхийдөө хамгийн стресстэй өөрийн үнэлэмж буурдаг вэ гэхээр бодит бие болон төсөөллийн бие гэдэг юм бидний биеийн дотор жоохоо биднэрт ингээ бэж идэг. Тэр нь болохоор яг энэ зурган дээр харагдаж байгаа буюу бодит бие гэдэг нь энд байх үедээ тийм ээ тэр цэнхэр бөмбөг энэ тэр доод байх үедээ тэнд байхыг хүсэх буюу ингээд төсөөллийн бие руугаа ингээд тэмүүлэх гээд тэгээд төсөөллийн бие болон бодит бие хоёр нь ингээд хит хоорондоо ялгаатай болоод ирэнгүүт хүн угаасаа сэтгэл санааны хувьд тавгүй өөрийгөө одоо тийм ээ одоо чадваргүй өөрийг гэж үнэлэх өөрийн үнэлэмж буурч гэлтэй өөрийгөө хайрлахаа болж ирдэг ийм одоо шинж тэмдгүүд илэрдэг байна тийм ээ. Тэгэхээр бодит бие гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр би хин юм бэ? Би өөрийгөө хэрхэн үнэлт юм бэ? Миний яг бие хүний онцлог юу юм тийм ээ? Одоо нөгөө нэг яг энэ дээр яг юу гэж хэлмээр байдаг вэ гэхээр интроверт хүмүүсийг нийгэм маань өөрөө нэг их таашаадаггүй. Интроверт хүмүүсийг тийм ээ ингээд академик сургалтынх нь үр дүндсэн харж агаад экстраверт хүүхдүүдийн сургалтын тэр академик оноо нь илүү өндөр байдаг гэдэг судалгаанууд байдаг. Гэхдээ тэрний цаана юу явагдаж байдаг вэ гэхээр багшийн үнэлгээ ороод ирдэг. Багш өөрөө экстраверт тийм ээ гадагшаа төрлийн хүүхдтэй илүү харьцаа, тэр хүүхдийг илүү хичээлдээ идэвхтэй байна да гэж үнэлэх тусмаа тэр нөгөө интроверт хүүхдүүдийн зан чанарыг ингээд үл ошоочих магадлал айгүй өндөртэй болоод ирдэг. Тэр маань өөрөө айгүй харамсалтай байдаг. Тэгэхээр нөгөө нэг нийгэм маань өөрөө аль болох тийм ингээд гадагшаа бай, нээлттэй бай, бусадтай цагийг өнгөрөө өнтер гэдэг юм нэг тийм нийгмийн төсөөллийн дүрийг ерөнхийдөө олгоод байдаг. Тэгээ экстраверт бэжж бид нар одоо удирдахч болно, компаниг ингэн би яаж гадагшаа одоо зан чанартай болох вэ гэх юм бол оюутнууд айгүй асуугаад байдаг. Гэтэл тэр маань өөрийгөө бодит биеийг ингээл дарж байгаагийн л нэг шинж байдаг тийм. Интроверт хүмүүс болон экстраверт хүмүүс маань өөрөө угаасаа биологийн хувьд ялгаатай байдаг. Тэр одоо авж байгаа тэр нөгөө нэг биеийн идэвхжлийн тэр нөгөө өдөөгч энэ төр өөрөө ялгаатай байдаг. Тэгэхээр интроверт хүмүүс аль болох өөрийнхөө тэр интроверт зан чанарыг тийм ээ давуу тал болгож ашиглаад тийм ээ өөрийн тэр давуу талыг нээн илрүүлэх тусмаа энэ төсөөллийн биегээсээ илүү одоо тэр хоорондын гапыг нь багасгаж болдог. Тэгэхээр бодит бие маань өөрөө илүү тийм тий татгшоогоо ганцаараа ерөнхийдөө илүү цагийг өнгөрөөх дуртай тийм бийжиж төсөөллийн бие нь болохоор одоо ингээл чи нээлттэй байх хэвээр оюутан бол ингээл тэ идэвхтэй байх хэвээр нийгмийн идэвхтэй байх хэвээр ингээл нэг тийм төсөөллийг юу үүсгээд тэгээ тэрэндээ хүрч чадахгүй болохоор ингээд айгүй тийм өөртөө итгэлгүй болоод өөртөө ингээл тэ би яагаад ийм болоо гэдэг ийм асуултуудыг төвшүүлээд байдаг. Тэгэхээр энэ хоёр зааг маань ихсэх тусмаа бид нар айгүй их стресстэж айгүй их бухимддаг. Тэгэхээр энэ үед бид нар яах ёстой вэ гэхээр нэг бол бодит бие буюу өөрийнхөө үнэлэх тэр үнэлгээгээ дээшлүүлэх, өөрийнхөө давуу талыг яг сайн үнэлж чаддаг болох тийм. Тэгэхгүй ингээл би тийм би ийм гэл ингээ бокслоод хайрцаглаад ах тусмаа бодит бие маань өөрөө ингээ үнэлэгдэхээ болоод ирдэг. Тэгэхээр яг өөрийгөө өөрөөр нь хүлээн зөвшөөр, өөрөөр нь хайрлах тийм ээ. Тэрийг ихсгэх. За эсвэл тэр миний төсөөлөд байгаа тэр төсөөллийн бие гэдэг маань хэр одоо реалистик бодит юм бэ те. Би ингээ хаанаас юу н өөртөө ийм байх ёстой гэдэг тийм одоо юу тавьсан юм бэ те. Одоо жишээлбэл би өөр дээрээ жишээ аваад үзэх юм бол миний өөрийн бодит бие бол ерөнхийдөө бас нэлээд тийм гадагшаа тайпын хүн. Гадагшаа тийм ингээ нээлттэй байдаг. Тэгвэл төсөөллөөрөө болохоор би илүү тийм дөлгөөхөн, илүү тийм
намуун дүлгөөн тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэ ингээ хажууд нь байхад хүртэл ингээ нэг тав тухтай байдаг. Тийм болох юмсан ингээ бодоод байдаг. Тэгэхээр би ч өөрийнхөө биегээ ингээ үүсгээд байгаа зү тэ. Тэгэх тусмаа би өөртөө ингээ итгэхгүй болно. Өөрийн үнэлэмж буурч эхэлж байна. Тэгэхээр энэ төсөөлийн биегээ нэг бол илүү одоо бодит руу тэмүүлүүлэх, бодит биегээ илүү одоо тэр үнэлж чадаж тийм ээ, илүү одоо тэр дээшээ өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх гэдэг. Ийм ингэж чадсанараа бид нар илүү сэтгэл санаа доктортой болно, илүү стресс цэцгсэн баг хүртдэг болох юм шүү дээ. Тийм ээ. За тэгээд стрессийн эрүүл мэндийн байдал тэр нэг хүмүүсээс авсан асуулга дээр ерөнхийдөө ямар үе заавал мэрэгжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй юм бэ? Яг өөрийгөө ер нь хизээ айгүй сэтгэл зүйн асуудалтай болж ийнэ гэдгийг мэдэх боломжтой вэ гэдэг тийм асуултууд байсан. Тэгэхээр тэрэн дээр нь хариулахад ерөнхийдөө сэтгцэн эрүүл мэндийн байдлыг бид нар 3 хувааж авч үздэг. Сэтгцэн эрүүл мэндийн хувьд эсвэл сэтгцэн эрүүл мэндийн хувьд асуудалтай байна. Бүр тэр нь хүндэрсэн түвшинд хүрэхээрээ сэтгцэн эмгэг болж хувирдаг. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн хувьд эрүүл хүн бол сэтгэл санааны хувьд илүү тогтвортой, за хошин шогийн мэдрэмжтэй, аливаа зүйлсийг ерөнхийдөө өөрийн хяналтанд ор байна гэж боддог. За тэгээд нойрны асуудал хаяад ингэж үүсдэг ч гэсэн өдөр бүр үүсээд байдаггүй, илүү эрч хүчтэй тийм ээ. За нийгмийн болон биеийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцоотой. За арх болон одоо мөрөөдө тоглоом гэдэг заалтыг бас оруулж өгдөг байгаа энэ нэг стандартынхаа дагав. За арх болон мөрөөдө тоглоомны зөв зохистой хэрэглээтэй байдаг. Энэ нь жоохон хүндрээд ирэхээр сэтгцэн эрүүл мэндийн асуудал болдог. Сэтгэл санааны хувьд айгүй тийм уурлах байдал ихсдэг, түгшүүрлэх байдал ихсдэг. За итгэл найдвар ерөнхийдөө байхгүй байгаа юм шиг. За ер нь тэгээ бусдыг тийм шүүмжилсэн, өдөөн хатгасан тийм одоо хандлагатай болж эхэлдэг. Дээрээс нь сэтгцийн хувьд ерөнхийдөө анхаарал төвлөрөлт мууддаг, амархан юмыг мартдаг болдог. За нойрны хувьд хар дарах байдал илүү өндөр болдог. Унтахад ерөөсөө ингээ унтах гад унтаж чаддаггүй тийм ээ, ингээл орон дотор хөрвөөгөөд идэх тийм ээ, тийм байдал ихсдэг. За унтсан ч гэсэн нэг тийм амарсан мэдрэмж авч өгдөггүй. За тэгээд бие махбодын хувьд бол толгой айгүй хөвддөг, эрч хүч буурдаг тийм ээ. За бусдаас юм хүндэр хандлагатай болж эхэлдэг. Энэ ийм шинж тэмдгүүд илэрж байна гэдэг маань ерөнхийдөө mental health problem буюу сэтгцэн эрүүл мэндийн асуудлууд үүсэж байгаагийн нэг шинж илэрлэл байдаг. За энэ үед нь яах ёстой вэ гэхээр энэ эрүүл болон сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай үед бид нэг их заавал мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваад заавал сэтгэл зүйчтэй уулзаад ахыг зөвлөдөггүй. Өөрийн одоо стрессээ хэрхэн багасгахгүй, эрүүл хоолтондоо яаж анхаарах уу, дасгал хөдөлгөөндөө яаж анхаарах уу, яг юунаас стресстэй дээ гэдгээ илүү тодорхой болгох тийм ээ, юунаас түгшээд дээ гэдгээ тодорхой болгох гэдэг ийм self help буюу өөртөө туслах ийм зүйлүүдийг бол хэрэгжүүлэх боломжтой байдаг. Гэвтэл энэ маань илүү хүн түвшиндээ ороод ирэх буюу айгуу тийм төрөмгийн зан үйлтэй болох тийм ээ, бусад руу давтлах, за эсвэл амиа орлох бодлууд ингээ байн орж ирэх, өөрийн хяналтгүй болох буюу ингээ сэтгэл хөдлөл нь бүр ингээ тийм өөрийн хяналтаас давсан байдлаар гинэт уйлдаг ч юм уу, эсвэл гинэт хямраал тий, гинэт уурлал ингээ амар хөөрлийн байдалд ороод сэтгэл санааны хувь тийм болж байна гэдэг маань сэтгцэн эмгэгийн ерөнхийдөө шинж тэмдгүүд илэрж байгаагийн нэг шинж байдаг. За ажилдаа идэх буурдаг, эсвэл workaholic буюу зөвхөн ажлаа ингээ 24 цаг хийдэг байдалтай болчдөг, үүргээс зугтдаг. Одоо нийгмийн биднэрт байгаа нэг тийм үүрэг оройлууд гэж байгаа шүү дээ тий, сурагч хүн, ажил одоо ихч хүн, дүү одоо охин гэх тийм ийм үүрэг оройлоос цухтаж эхэлдэг. Тэрийг ингээ биелүүлэхэ болдог. За эсвэл нойрны хувьд болохоор ерөөсөө инсомниа буюу унтахаа болдог. Эсвэл маш их хэмжээгээр унтаж эхэлдэг. Маш их хэмжээгээр унтаж ийна гэдэг бол тэр бол бас сэтгэл готрлын нэг шинж тэмдэг байдаг тийм. За тэгээ биеийн өвчин зовөр аюул амархан ядарч сүлддэг, бүр ингээд ерөөсөө хөдөлж чадхаа болждаг тийм. За тэгээд үйл ажиллагааны хувьд бол уцаа авахгүй байх, ерөөсөө гадагшаа гарахаа болох. За архийг ерөнхийдөө хяналтгүй хэрэгжилж эхэлдэг буюу архийг ингээд тийм сэтгцэн эрүүл мэндийн асуудлын үед ерөнхийдөө бол архийг ингээд зохисгүй хэрэгжилдэг ч гэсэн өөрийгөө зогсоох боломжтой байдаг. Сэтгцэн эмгэг маш их хэмжээнд одоо хүндрээд ирэхээрээ арх болон мөрөөдө тоглоомны хяналтгүй хэмжээнд орж эхэлдэг. Буюу тэр бол ерөнхийдөө энэ ийм шинж тэмдгүүд илрээд ирэх юм бол заавал мэрэгжлийн хүний тусламж үйлчилгээ аваарэ гэж зөвлөдөг байна тийм ээ. За тэгээд ерөнхийдөө яг сүүлийн нэг хэдэн слайдууд нь яг миний хяналтаас гадуурх зүйл буюу ямар үед бас бид нэр стресстэй байдаг вэ гэхээр миний өөрчилж чадахгүй надаас хамаарахгүй юмд бид нар айгүй их бас стресстэй байдаг. Тэр үедээ бид нар амар тийм хүчгүй мэдрэмжийг авдаг. Ингээд надаас хамаарахгүй юмд стресстэй гэдэг чинь угаасаа л нөгөө би миний контролоос гадуур би хүчгүй байна гэдэг мэдрэмжийг хүндэгдэг байна тийм ээ. Тэгэхээр бид нар яаж болох вэ гэхээр
бидний яг энэ урд байгаа асуудлууд тийм ээ надаас хамааралтай өөрчлөгдөж болох асуудлууд уу гэд эхлээд ангилж үзэж болно гэсэн. За тэр нь болохоор миний үйлдэл, миний шийдвэр, миний хүрээлэл тийм ээ найз нөхдийн хүрээлэл маань болохоор надаас хамааралтай өөрчлөгдөж болох зүйлс тийм ээ. Тэгэхээр тэр зүйлдээ бид нэр өөрчилж болох учраас илүү одоо тэрэндээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. За дараагийн хэсэг маань болохоор миний одоо зүгээс өөрчилж болохгүй ч гэсэн би тодорхой хэмжээнд тэр зүйлүүдэд нөлөөлөх боломжтой зүйлүүд байдаг. Тэр нь болохоор миний бусадтай одоо тэр эргэн тойрны харилцаа, миний өөрийн эрүүл мэнд, миний санхүү, за гэр бүлийн харилцаа гэсэн ийм асуудлууд бид нэр нөлөөлөх боломжтой байдаг тийм ээ. За энээс бүр гараад ирэх буюу миний өөрчлөлт нөлөөлж болохгүй зүйлүүд гэж байдаг тийм ээ. Нийгэмдэр одоо хөл хорой тавигдж гин, цаг агаар хүүтэрж гин, мэдээ, за улсын эдийн засаг, дайн тийм ээ, төгжрөл гэдэг ийм асуудлууд бол миний хяналтаас гадуурх зүйлүүд байгаа шүү тийм ээ. Тэр ингээд нөгөө яг урдаа ингээд стресстүүлээд байгаа тэр зүйлүүдээ бичиж үзээд яг энэ гурван тийм ээ энэ одоо ангиллын аль нь бэ тийм ээ, алийг нь надаас хамааралтай өөрчилж болох юм, алинд нь би нөлөөлж болох юм, аль нь надаас бүр ерөөсөө хамааралгүй тийм миний хяналтаас гадуурх зүйл ингээд ангилж үзээд үнэхээр энэ гадны энэ одоо тийм минь надаас ерөөсөө хамааралгүй, надаас миний зүгээс өөрчилж чадахгүй, нөлөөлж болохгүй зүйлд би хэдий стресстэй надад өөртөл одоо сөрөг үр дагавраад ирэн тийм ээ. Тэгэхээр бас ингэж асуудлаа бид нар бүрэн ангилах бас бүрэн боломжтой байдаг байна. За тэгээд стресс маань ерөнхийдөө яг ямар үед үүсдэг вэ гэхээр бидний гаднаас болон дотроос ирж буй тэр дарамт шахалт маань дотоод нөөц баялгаас ихсээд ирэхээр бид нэр стрессийг мэдэрдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо энэ төгжрөл, утаа, хөл хорой гэдэг тийм ээ, эсвэл энэ цахим сургаалт гэл ингээл одоо ерөнхийдөө миний хяналтаас гадуурх зүйл ихсээд ахаар бид нар тэрийг өөрчлөх боломжгүй тийм үү. Тэгэхээр тэр үед бид нар аль болох стрессийг бага мэдрэхийн тулд яаж болох вэ гэхээр дотоод нөөц баялгаа ихсгэн гэсэн үг. Одоо нэг өөрийн нэтворк ихсгэх яг адилхан нөхцөл байдал тийм ээ зарим нь стресстэй зарим нь стрессгүйгийн том шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр энэ нөөц баялаг гэдэгтэй холбоотой байдаг. Тэр бие физиологийн нөхцөл байдал буюу бид нар ингээд ядарсан сүлдцэн үедээ тийм ээ нойргүй үедээ жижигхэн юмн дээр стрессчдэг тийм ээ. Тэгэхээр тэр чинь бидний дарамт шахалт маань нөөц баялагаас ихсэж гин гэсэн. Тэгэхээр аль болох бидний материалын тусламж, цагийн боломж, хүн хоорондын харилцаа, нойр, эрүүл хоолой тэрүүгээрээ дагуулад бие физиологийн нөхцөл байдал чадваруудаа ихсгэх тусам бид нар стрессийг мэдрэх байдал маань багасч идэг байна. За тэгэхээр яг энэтэй холбоотой саяны нэг хэлээд байгаа буюу өөрийн хяналтаас гадуурх зүйлд бид нар хэрхэн бага стресстэй вэ гэхээр энэ нөөц баялаг гэдэг дотоод энэ юмнуудаа ихсгэх бас боломжтой байдаг байна. За тэгээд нөгөө нэг сэтгцэн эрүүл мэндийн хувьд тийм ээ бүр үнэхээр асуудлууд үүсээд ялангуяа гадаад оронд сурж байгаа оюутнуудын хувьд ч гэсэн ингээд нөгөө нэг зөвлөгөө сэтгэл зүйн үйлчилгээ авъя гэхээр хэлний бэрхшээл байгаа тохиолдолд цахимаар зөвлөх үйлчилгээ бас үзүүлдэг манай Монгол төвүүд зөндөө байдаг. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв гэж байдаг. Тэр төв маань 24 цагийн үнэгүй сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1800 2000 гэдэг дугаар байдаг. За эсвэл хөөрхөн зүрх төрийн бас байгууллага гэдэг байгууллага байдаг. За LGBT төв буюу судалгаагаар харж байхад бол бэлгийн чиг баримжааны асуудал өндөр байх тусмаа амиа орлох түвшин өсвөр насныхны дунд маш өндөр байдаг. Тийм учраас энэ LGBT төв гэдэг манай одоо албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг төв байдаг. Эднийх бас яг энэ бэлгийн чиг баримжааны дагуу зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг юм төв байгаа. За Family College гэх сэтгэл зүйн төв байдаг. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, сэтгэл судлалын үндэсний төв, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн гэдэг эдгээр төвүүд маань ерөнхийдөө биеэр зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой төвүүд. Гэхдээ цахимаар ч гэсэн бас зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. За эсвэл бүр одоо цаашдаа Better Help, Clinical, Life Help, Teledoc гэдэг цахимаар зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой юм аппликейшнуд байдаг байгаа. Тэгэхээр гадаадас сурж байгаа оюутнууд байна. Ялангуяа бас айгүй сэтгэл зүйн асуудлууд үүсч идэг. Тийм учраас аль болох та бүхэн ч гэсэн туслах Монголоос ч үйлчилгээ таадад үзүүлэх юм төвүүд зөндөө байдаг байгаа шүү. Тэгэхээр ийм газрууд руу бүр яг ингээд сэтгэл зүйн асуудлууд чинь хүндрээд тийм ээ саяны яг яриад байгаа тэр шинж тэмдгүүд илрээд эхэлэх юм бол хүндрээд ирэх юм бол заавал бас бусдаас тусламж аваач тийм тусламж үйлчилгээ үзүүлэх газрууд зөндөө байгаа шүү гэдгийг бас сануулгах зорилготой ийм reference ийм одоо листүүдийг оруулсан байгаа юм. За тэгээд
нөгөө нэг яг эцэст нь дүгнээд хэлэхэд тийм ээ нөгөө биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд болон нийгмийн эрүүл мэнд гэдэг маань хоорондоо нягт холбоотой аль нэгийг бид нар орхигдуулах юм бол бусадтай одоо сүргүүр дагавар авчирч идэг учраас бүгдэнд нь яг анхаарлаа хандуулад өнөөдрийн яг энэ семинараар яг дүгнээд хэлэхэд бол бие махбодын эрүүл мэнд маань сэтгцэн эрүүл мэндэд бол нягт холбоотой байд юм байна. За тэгээд бид нар зөвхөн баярлсандаа инээдэг биш, инээмсэглэхээр ч гэсэн бид нар баярлдаг учраас үнэхээр айгүй хэцүү үе тохиолдож байгаа үе тийм ээ, сэтгэл зүйн хямралтай байгаа үедээ яг энэ бие махбодынхаа тийм нүүрний хувирлаач гэсэн ийм жижигхэн юмн дээр ч гэсэн бид нар тодорхой хэмжээний баяр баясгалыг бас мэдрэх боломжтой байд юм байна. За давхар стрессийг харах үнцэг маань өөрөө биднийг хор хөнөөлийг өгдөг учраас стрессийг аль болох эерэг гэж харах тийм ээ. Дараагийн удаа та стрессдэх юм бол өөрийгөө мундаг байна, би чинь бас хичээгээд байгаа юм байна тийм ээ. Би чинь зүгээр ингээ стрессгүй байх амархан штэ яг үнэндээ тийм ээ. Бүх юмнаас зүхтаал, бүх одоо тийм уцаа таслал сургуультай явахаа болоод ингээл хайчин тийм үү. Гэтэл тэгхгүйгээр ингээ хичээгээд байна гэдэг чинь стрессийг үүсгээд байгаа. Тэгэхээр өөрөө маш их бахархаасаа гэж үсмээр байна. За тэгээд яг одоогийн байгаа өөрийгөө хайрлах, хүлээн зөвшөөрснөөрөө бид нар нөгөө тэр төсөөллийн бие гэдэг тэр харьцангуй ойлголтоосоо илүү одоо тэр заагаа багасгах боломжтой буюу интроверт бол интроверт, экстраверт бол экстраверт тий би ингээд одоо өглөө босох дурггүй бол өглөө босох дурггүй тий ингээд нэг тийм яг би хизээ хамгийн идэвхтэй суралцах боломжтой юм бэ гэдгийг айгуусан олж нээн илрүүлж чадах юм бол бид нар илүү эрүүл одоо тэр зам руу чиглэнэ гэдгийг бас хэлмээр байгаа. Тэгээд 50 үедээ бид нар илүү сайн суралцдаг учраас сэтгэл зүйн хувьд өөрийгөө тийм ээ нөгөө нэг хилээд байгаа эрүүл хаалт асуул удирдлагын гэдэг юмараа бид нар өөрийнхөө эрүүл мэндэд бас анхаарах юм бүрэн боломжтой байдаг бахны гэдгийг ерөнхийдөө дүгнэлт олгоод хэлж байна. За ерөнхийдөө миний агуулга маань бол ийм байгаа. Нэмэлтээр та хэдээс асуух юмнууд юу байна? Нөгөө нэг юу байгаад байгаа шүү дээ. Сайн нөгөө нэг стрессийг хэмжих яг стандартчлагдсан асуудал гэж хэлжсэн тий. Тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн вебсайтаар оронгууд яг аль бие усаар монгол хэл дээр нутагшуулаад орчуулагдсан тийм стрессийн тестүүд байгаа. Эсвэл сэтгэл гутралын тест, сэтгэл түгших эмгэгийн тест, архины хамгааллын тест энэ төр гэдэг янз бүрийн тийм яг монгол хэл дээр аль бие усаар орчуулагдсан тестүүд байгаа. Тэгэхээр тэр вебсайт руу ороод бас ерөн хэрэг хэмжээнд стресстэй байна гэдгийг харах боломжтой байгаа шүү. За. Сайн санаагчтай маш их баярлалаа. Хэрэгтэй яриа болсон гэж бодож байна. Тэгээд та бүхэнд асуулт байх юм бол чатаар бичих эсвэл reaction хэсэгт байгаа raise hand гэдэг үйлдэлийг ашиглаад асуултаа асуух боломжтой шүү. Тэгээд цоогийн хамгийн түрүүнд асуултаа асуугаарай. Баярлалаа. Unmute хийж аваад асуултаа асуугаарай. Цоогийн гэдэг хүн. За burnout болсон үед яг яаж хэвэн болох вэ? Яаж юм уу сэтгэл зүгөө удирдах вэ? За, ерөнхийдөө burnout болон стрессийн хамгийн том ялгаа нь юу гэдэг вэ гэхээр burnout болсон тохиолдолд бид нар бүр ингээд нөгөө нэг монголоор болохоор ажлаас хашрах ам шинж гэдэг байгаа тийм. Тэгэхээр аль болох нөгөө нэг өөртөө яг л нөгөө саяны хэлээд байгаа буюу эрүүл хоол нөгөө эрүүл хоолтыг бид нар яг ингээд би өөрөөсөө burnout болсон үедээ яадаг вэ гэхээр аль болох ингээл нэг тийм нөгөө хийдэг байсан ажлуудаа хойш нь тавиал эрүүл хоолтой болоод тасгал хөдөлгөөнөө болоод эхэлдэг тийм ээ. Тэгэхээр нөгөө суулгацсан дадлаа ерөөсөө бити байхгүй болгооч дасгалаа үргэлжлүүлээд хийгээд эрүүл хооллоор ингээ яваад ингэжээч бид нар burnout-аас бас ингээд бага хэмжээгээр ч гэсэн багасгах боломжтой. Тэгээ нөгөө саяны хэлээд байгаа нөгөө нэг шинж тэмдгүүд байгаад байгаа шүү дээ тий. Хит их хэмжээгээр унтаад байна уу эсвэл яг ямар шинж тэмдгээр burnout бий болоод байна. Тэрийг яаж одоо багасгах уу гэдэг талаас нь зөвлөмжүүд болно хэлмээр байна. Тэгэхгүй нөгөө шууд ингэхээр нэг тийм хүн болгоны нэг асуудал маань өөр шалтгаантай бий болдог учраас тэр шалтгаан нь яг юутай холбоотой байна гэдгийг мэдэх боломжтой болов яг ингээд багцлаад хэлвэл. За маш их баярлалаа. Амраа гэдэг хүнээс чатаар ажлын байранд стресс төртөж ажлын байрны дарамтанд орсон үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэсэн асуулт ирсэн байна.
Одоо тэгэхээр нөгөө нэг бас нэг Монголд айгүйх ажлын байран дээр хэрэг болдог сургалтын нэг сэдв юу гэдэг вэ гэхээр зөрчлийн менежмент буюу conflict management гэдэг юм байдаг. Манай Монгол ерөнхийдөө нэг ямар нөгөө нэг зөрчлийг шийдэх тийм соёл бас суугаагүй ийм хамт олон байгаад байдаг. Тэгэхээр зөрчлийг шийддэг ерөнхийдөө 5 арга барил байдаг. Нэг нь болохоор өрсөлдөх буюу биел зөв, биел одоо хожих ёстой гэдэг тий. Хоёр дахь нь болохоор нөгөө нэг буйлт хийх, ерөнхийдөө зүхтах буюу тэр асуудлаас ингээ тий хинэж одоо хожиж чадахгүй lose гэдэг ийм situation үүсдэг. Гурав дахь нь болохоор буйлт хийдэг буюу за танихаар болъё, за өөрийнхаар чинь болъё гэдэг ингээ нөгөө хүний ерөнхийдөө иргэшээлд орох буюу бусдын хэрэгцээг урдаа тавиад эхэлдэг. Дөрөв дахь нь яадаг вэ гэхээр тохиролцох буюу би ч 50% хэрэгцээгээ хангая, та ч 50%-ийнхаа хэрэгцээг хангая гэд ингээд дундаа тохиролцдог. Тав дахь нь болохоор яг conflict management-ийн үед хамгийн одоо зөв одоо үр дүнтэй гэж үздэг нь болохоор cooperation буюу би ч 100% өөрийнхөө хэрэгцээг хангая, та ч 100% өөрийнхөө хэрэгцээг хангая гэдэг. Тэгэхээр нөгөө яг бас саяны тэр burnout хэрвээ ажлын байран дээрх burnout-тай холбоотой, ажлын байрандах юм стресстэй холбоотой тохиолдолд та яг одоо тий зөрчил үүсэж байгаа үед аль хэв загварт яваад байна. Ихэнх тохиолдолд бид нар тэр нөгөө нэг буйлт хийх буюу бусдын хэрэгцээг урдаа тавиад ирэхээрээ нөгөө хүн өөрийнхөө хэрэгцээг гадагшлуулж чадахгүй болдог. Тэгэхээр гадагшлуулж чадахгүй болоод ирэхээрээ өөрийнхөө нөгөө мэдрэмжүүдэд дотгошоо ингээ дараал байдаг. Тэгэхээр бас та хэдэд нөгөө нэг зүгээр мэдээлэл болгоод хэлэхэд сэтгэл готролтой үйлчлүүлэгч ч юм уу тий сэтгэл санаа айгуу тийм дотгошоо хямралтай байгаа үед хизээ хамгийн үр дүн гардаг вэ гэхээр уураа гаргасан үед дараагийн шат руу орж эхэлдэг. Хүн сэтгэл зүй руугаа яг ингэж орж ирж чаддаг. Яа тэгэхээр уураа маш их хэмжээнд удаан хугацаанд барайлах тусам тэр маань өөрөө бүр ингэ дотгошоо болоод ингээд ямар ч тийм ирч хүчгүй болоод сэтгэл готрлын шинж тэмдгүүд орж эхэлдэг. Тэгэхээр тэр нөгөө нэг яг зөрчил үүсэж байгаа үед та яг ямар байдлаар тэр зөрчлийг шийдээд байгаа юм бэ гэдэг тэр шийдлээ өөрөө нэг сайн хараад тэрнтэйгээ одоо яавал би илүү өөрийнхөө хэрэгцээг ч урдаа тавиад бусдын хэрэгцээг ч урдаа тавих боломжтой вэ гэдэг талаас нь хараад үзвэл яах вэ гэж хэлмээр байна. Яа. Маш их баярлалаа. Амраа гэдэг хүний маань асуултанд хариулж чадсан байх гэж бодож байна. За одоо гараа өргөсөн байгаа хүмүүсээс дараагийн асуултыг асууя. Уунбаяр асуулт асуугаарай. Баярлалаа. За баярлалаа. Би нөгөө нэг түрүү ярьжсэн стресс ходоодтой холбоотой гэж ерөөсөө мэддэг байсан. Тэгээд өөртөө бас нэг хэлт яриадтай асуулт асууж ирж байна. Би болохоор нөгөө нэг Японд ирээд өөрийгөө нөгөө нэг аягүй хичээл хийгээд тэрэндээ өөрийгөө урамшууллаад дандаа нөгөө нэг амттай юм өөртөө аягүй авч өгдөг байсан гэх юм уу. Одоо өнөө шөнө ойргоо суудсан юм чинь шоколад идчихээ ингээд нэг тийм гоё мэдчихийгээд тэгсээр байгаа тэр нөгөө нэг ингээд өөрийгөө хянч чадхаа бариад донтолт болоод гэх юм уу. Тэгээд ер нь нэлээд жин нэмсэн тийм асуудал гарсан тийм. Гэхдээ энэ асуудлыг бол өөрөө яварсан нэлээд ойлгоод ирлээ. Баярлалаа. Тэгээд асуулт асуух гэдэг нь юу гэхээр нөгөө нэг одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд айгүй их Японд ч юм уу энэ гадаадд ингээд сурахаар явж гин. Тэгээд ихэнх нь дандаа нөгөө нэг эцэг ихийн шахалтаар ч гэх юм уу чи гадаад л явж сур одоо энэ гадаад яв гэдэг тэгсээр байгаа нөгөө өөрсдийн хүсэл зорилгоо ягсан ойлгохгүй байгаа ч юм уу. Тэгээд тэрэндээ стресстэй нөгөө нэг эцэг ихтэй зарим нөгөө буруугаа өгдөг гэх юм уу. Одоо таал намайг энэ дэр сурах гэсэн одоо танаас л юм бодлоо гэх мэтчлэн тиймэрхүү зүйл ажиглагдах гэдэг. Тэр дээр юу гэж боддог вэ? Зөвлөгөө өгөөч. За хинийх дээр нь бол яг оюутан болгон бас яг сая сонсож байхад харин тийм тэг нөө бид нар яг өөрсдөө урамшуулж ийн гэж ингээд яг үндэ алаад байдаг тийм нөгөө нэг гэхдээ тэр маань бол тодорхой хэмжээний угаасаа нөгөө нэг тэр аж аргалын даавар буюу допаминыг ялгаруулж байгаа нь бол угаасаа сэтгэл санааг илүү гоё болгохын цаад бол мэдээж хэрэг тэр урвал нь бол байгаад байгаа тийм тэгтээ нөгөө нэг илүү буцаагаад байсан төвшнөөсөө илүү хэмжээнд унгаадаг гэдгийг бас айгүй дахиад нэг хэлмээр байгаа. Тэгэхээр аль болох ингээ өөрийгөө урамшуулмаар байсан ч гэсэн за би чинь нэг тэгцэн штэ ингэцэн штэ гэдэг нэг тийм юм байсан ч гэсэн эрүүл хаалтын хад ихнийг бас битээ алдагдуулаарай л гэж давхар дахиад хэлчихье. Тэгээд хоёр дахь нь бол тийм асуудлууд мэдээж хэрэг бас нөгөө хүүхдийн зүгээс ч гэсэн айгүй хэцүү байгаах гэж ерөнхийдөө бодож юм тийм ээ. Яг ч аргагүй хүн хүсээгүй юмдаа хүчгүй гэдэг шиг ингээд өөрийн хяналтаас гадуурх байдлаар ингээд шийдвэр гаргалт хийгдчихэнгүүт за би байсан ч байгаагүй юм ямар ялгаа байсан ер нь ингээд нэг тийм ингээд яг ингээд хүүхдүүдийг цаа анзаарч хахад эцэг гэх нь хэд их өөрийнх нь сонголтонд нь оролцоод ирэхээр хүүхэд илүү хойсов хандлагатай буюу миний амьдрал миний хяналтаас гадуурх гэдэг тийм ойлголттой болоод ирэх магадлал айгүй өндөртэй байдаг. Тийм тохиолдолд сэтгэл готрол айгүй их мэдрэгддэг, шинж тэмдгүүд айгүй их болоод ирдэг. Тэгэхээр аль болох тэр тохиолдолд тийм ээ
би одоо нөхцөл байдал аль хэдийн ийм болцсон байгаа юм чинь би одоо тэгэхээр эндээс яаж нөгөө нэг илүү өөрийн хяналтанд орох зүйлүүд нь тэгвэл юу байна гэдгийг бас харж үзвэл илүү зүгээр юм болоо. Давхар бас ингээд юу яадаг оюутнууд ингээд нэг анзаарагддаг юм нь дурггүй гэл ингээ ерөөсө хайчдаг дурггүй гэл ингээ яваад байдаг те угаасаа ингээ ойлгохгүй ингээд байдаг. Гэхдээ бид нар ингээд зөвхөн дуртай юмдаа анхаарал төвлөрдөг биш анхаарал төвлөрлөлтөө удаан тэр юмдаа ингээ анхаарлаа төвлөрүүлээд авах тусмаа бид нар тэр зүйлдээ дуртай болох магадлал айгүй бас өндөртэй байгаад ирдэг. Тэгэхээр нөгөө нэг тэр хүүхдүүдэд бас юу гэж хэлмээр юм гэхээр тухайн нөхцөл байдалтай аль болох анхаарлаа яаж төвлөрүүлээд эндээс би яг миний одоо хяналтаас гадуурх зүйл миний хяналтанд орох зүйл нь юу бэ гэдгийг ангилаад хяналтанд ор юуг нь би өөрчилж болох уу гэдэг тал руу илүү анхаарлаа хандуулвал зөв юм болоо гэж ерөнхийдөө зөвлөмөр байна. Тийм. Ойлгомжтойсэн болоо. Тэгээ нөгөө яг ийм Хуугны асуудал дээр бол яах зарахгүй яг тус нь яг ярьж иж сэтгэл санаа яг юунд нь таалагдахгүй байна, юу нь хэцүү байна гэдгийг нь ярьж иж даван туулах боломжийг нь олгохгүй. Эцэг эхийн зүгээс гэсэн бас ойлгох хэрэгтэй байх тийм ээ. За баярлалаа. Дараагийн direct message-ээр ирсэн асуулт байна. Заримдаа хит их стресснээс болоод гидс өвдөх, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээд энэ нь ер нь ямар үр дагавартай вэ? Дээрэс нь яг тэр үедээ яаж зохицуулж сурах вэ гэсэн асуулт ирсэн. Тухайн үедээ. Стресс нөгөө нэг стрессийн даавар маань өөрөө нөгөө нэг яг саяны хэлээд байгаа буюу ходоод үйл ажиллагааны тэр юугийн цогсоогоо ачдаг ерөнхийдөө бол хаагаа ачдаг тий. Тэгэхээр тэр тохиолдолд шинж тэмдгүүд хэлээ ямар үр дагавар гэхээр одоо толгой өвдөх гэдэг нь өөрөө үр дагавар наагаад байх шиг байна тий. Тэгэхээр удаан хугацаанд толгой өвдөд байвал яах вэ гэдгийг асууж байгаа юм болов би асуултыг яг сайн ойлгохгүй байгаа юм лээ. Тэр нэг толгой молгоо өвдөд яваад хахаар зүйлдээ нөгөө нэг хорт жишээ шүү. Гэхдээ хорт тавдар болох ч юм уу тэр нь нөгөө нэг ужиг ямар нэгэн ирээдүйд нөлөөдөг ч юм уу тийм болдгоо л гэсэн асуулт байна. За тэгвэл яг тэр талаас нь би яг толгой өвдөд хахаар тэр талаас нь яг хийж мэдэх яг судалгаа би бол мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө стрессийн даавар ихсээд ирэхээр нөгөө гүн нойронд орох хэмжээнд нь багасдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр гүн нойронд орох шаардлага чи юу юм бэ гэхээр нөгөө нэг нойрны чанарыг дээшлүүлдэг мелатонин гэдэг даавар ялгарч байдаг. Тэгэхээр энэ даавар маань өөрөө хорт хавдраас сэргийлж байдаг. Тэгэхээр нөгөө нэг яг энэ судалгаагаар энэ шөнийн цагаар ажилладаг тээврийн жолоочууд, сувилагч нар ерөнхийдөө хорт хавдартай байх магадлал айгүй өндөр байдаг. Хорт хавдрын эрсдэл өндөр болдог шалтгаан тэр нөгөө нойрны даавраа ялгаруулж чаддаггүй. Тэр нойрны даавар нь болохоор стресс ихсэн үед ялгархаа болчдөг байх юм шүү дээ. Тэгэхээр удаан хугацааны үр дагаврын хувьд бол тэгж хэлэх юм болов стресс удаан хугацаанд байгаад байх юм бол Маш их баярлалаа. Дараа нь гараа өргөсөн байгаа им марал гэдэг хүн асуултаа асуугаарай. Баярлалаа. За бүгд орой минь. За миний асуух асуулт болохоор одоо ингээд нэг хэсэг ингээд айгүй идэвхтэй темпээр явж байгаад тэр темп маань алдагдаад буцаад тэр нэг идэвхтэй байдалтай шилжих гэдэг чадахгүй байгаад байхгүй. Энэ нь яг юутай холбоотой гэдэм бол гэж асуух гээд. Энэ хэр удаан хугацаанд үргэлжилж байгаа юм бол ерөнхийдөө тэгэл оюутан болсноос хойш гэж би өөрөө тодорхойлоод үзээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг яг тийм идэвхтэй темп гэдэг нь яг ямар үеүүдийг хэлдэг юм бол за одоо жишээлбэл одоо ингээл амар шалгалт малгалтын үеэс ч юм уу те амар ингээл идэвхтэй хичээлээ хийж байгаа л бүх юм ингээд дууслаа гэдэг ингээд хүн тайвширдаг шүү дээ. Тэгээ тэр үед ингээд тайвшраад буцаад ингээд нэг жоохон өөрийгөө идэвхжүүлээд жоохон юм хийдэг тэгэхээр ерөөсөө болдгоо. Тэгээд энэ нь яг ямар учир шалтгаанаас үүдээд гэдэг юм бол өөрөө бодоод яг шалтгаанд учир дээр зүг нь бол өөрөө бол тодорхойлж чадахгүй юм л да. За тэгэхээр нөгөө бусад шин тэмдгүүдийг нь бас сонсч ээж илүү нөгөө нэг сайн дүгнэлт юм уу зөвлөмж өгөх боломжтой. Тэгэхээр тодорхой мэдээлэл авсны юун дээр болохоор нөгөө шалгалт өгөхөд ирэхээр гэхээр нөгөө яг саяны стресс ерөнхийдөө бодогдоод байна тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд нөгөө дедлайн гэдэг юм ерөнхийдөө бид нарыг дандаа ингээ урагшилж тэмүүлүүлэхт нэг тийм
араас ингэ түлхэц өгдөг юм да тий. Тэгэхээр тийм түлхэц өгөх гадны хүчин байхгүй болоод ирэнгүүт ерөнхийдөө за хөдөлсөн ч ялаа хөдөлгөөч ялаа гэдэг нэг тийм одоо нөгөө нэг сэтгэл санааны юутай болчихсон шүү дээ тий. Хүн бүр ерөнхийдөө тийм байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг гаднаас ерөнхийдөө ер нь хэр их өөрийнхөө төлөө юм хийдیں۔ Эсвэл хэр их одоо бусдад хэлсэн юм чинь хийх ёстой гэдэг амлалттай хэр их одоо нөгөө нэг зөрчил байдیں гэдэг тэрэн дээрээ бас нэг жоохон бодолцоод үзвэл ямар байх вэ? Тэгэхгүй нөгөө нэг ерөнхийдөө нөгөө гадны ирж байгаа хүчин зүйлд автагдаж юм хийгээд байгаа тохиолдолд нөгөө өөрөөсөө ингээ идэх гаргаад юм хий гэдэг байдал маань ерөнхийдөө бэдэггүй. Заавал гаднаас ямар нэгэн дарамт шахалт ирж ижил юмаа хийдэг ерөнхийдөө юм нөгөө нэг механизмтай болчих гээд байдаг. Тэгэхээр тэр механизм бас байж болох юм болов. Тэгээд давхар бас нөгөө нэг төгшүүр ер нь хэрэг мэдэрдэг вэ? Хэрвээ төгшүүр мэдэрдэг хүмүүс бол аль болох ажлыг хойш тавих хандлага өндөртэй байдаг. Тэр нь болохоор энийг эхлүүлэхээ гэхэд би хийж чадах болов чадахгүй болов perfect хийж чадах болов гэдэг тийм айц айгүйх байгаад байдаг учраас аль болох ингээ юмыг хойшлуулаад заавал тулгаж хийх гэдэг ийм хандлага бас байгаад байдаг байна. Тэгэд нөгөө багшаа төгшүүр гэснээс одоо яг сайн таны ярьсан зүйлийг надад тохиолдог байгаа байхгүй юу? Ямар нэгэн даалгаврыг би ингэж хариуцж явах айгүй сонирхолгүй яа тэгэхээр тэнд ямар нэгэн хүний одоо итгэлийг алдчих уу ч юм уу эсвэл би энэ зүйлийг үнэхээр сайн хийж чадахгүй бол яана ч юм уу тиймэрхүү зүйлсүүд айгүй бодогддог учраас яг нэг даалгаврыг ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг хариуцчих ч юм уу тэр тохиолдолд аль болох ингэж өөрөөсөө ингэж хүндэрүүлэхийг боддог. Тийм. Гэхдээ яг өөрөө дааж авсан за чи энийг хий гэд надад өгсөн зүйлийг бол би ингээд яаж ч ухаад хийж чаддаг. Гэтэ тэрийг хүлээж авахаас өмнөх тэр төгшүүр нь бол надад амар байдаг байхгүй. Тийм. Тэгээд энэ төгшүүртээ би бас амар стресстэй. Энийг маш их ингэж нөгөө одоо илэрэг төсөөлж гэдэг лөө ургуулж бодож амар стресстэй. Тийм. Тийм байна. Тэгэхээр хэрвээ удаан хугацаанд бүр яг энэ ингээд энэ илрээд идэг. Энэ нь үнэхээр ингээд өдөр тутмын ажиллагаанд нь хүртэл саад бэрхшээл болоод идгаа гэж байгаа тохиолдолд ингээд бас нэг төсөөллийн биегээ сайн нэг бас яриад байсан шүү дээ. Яг өгсөн даалгаврыг хийчдэг гэдэг чинь уул нас амар том даваа талаагаад байна шүү дээ. Хүмүүс чинь ингээд ийм даалгаврыг өгөхэд үрч ингээд хийхгүй зогцчихдаг тохиолдол айгу өндөр байдаг. Тэгэхээр өөрийнхөө байгаа энэ чадруудыг бас айгу сайн үнэлээд тэгээд давхар яг ингээ хариуцлага бусдыг одоо тийм ээ disappoint болох гэдэг нь яг миний хувьд яг ямар учиртай юм бэ гэдгээ нэг амар жоохон эргцүүлээд бодоод тунгаан бодоод үзвэл ямар бол яг уул нь бол уулзаад ингээ бас яриул айгу сонирхолтой л ярьж болохоор юу байгаад байна тий. Дэлгэрүүлээд бас ингээд ярьчих гэхээр хувь хүний асуудал руу шууд орчих гээд ах шиг байна. Тэгтээ баярлалаа гэж яа бас. За хариулсан. Баярлалаа. Асуулт асуусан. За. За баярлалаа. Дараа нь чатаар ирсэн байгаа асуултыг асууя. Заачлаарай би хайгаад төгшөрийн эмгийг өөрөө даван туулж чадах болов уу? Сэтгэл зүйчтэй уулзаж байсан боловч тодорхой өөрчлөлт гараагүй байгаа. Төгшүүрийн эмгэг гэдээ яг ерөнхийдөө онцлогдсон тохиолдолд бол заавал мэрэгжлийн хүнээс тусламж аваасай гэж хүсмээр юм тийм ээ. Тэгэхээр нэг бас яг ингээ өнөөдөр ингээ оролцсон бүх хүмүүстээ бас нэг хэлмээр байгаа юм нь юу гэхээр сэтгэл зүйч хүн ерөнхийдөө хизээч эмгэгийг оншилдохгүй. Угаасаа хуулийнхаа дагуу онцлох эрх байхгүй. Зөвхөн сэтгцийн эмч гэдэг хүн л сэтгцийн эмгийг оншилдог, сэтгцийн эм бичиж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөгөө нэг таад маань бас миний асуудал ямар байна? Би тэгэхээр яг хинт хандах ёстой вэ гэдгийг айгүй зөв ойлгож хүнээ олж хандаасай гэж бодмоор байна. Тэгэхгүй ихэнх тохиолдолд сэтгэл зүйчдэр очингууд төгшүүрийн эмгэг төвшөнд хүрсэн байгаа тохиолдолд тэрийг бол эмийн эмчилгээ бас давхар хийгдэх шаардлагатай байдаг. Гэхдээ эмийн эмчилгээгээд хилэнгүүд эмийн нөгөө нэг жороор биш ингээ дураараа ямар нэг эм аваад ингээ хэрэгжилчгээд идэг. Тэгэхээр ийм удаан хугацаанд хэрэгэлсэн тохиолдолд тэр маань
маань өөрөө хор уршиг нь айгүй их хэмжээнд байдаг. Донтолт үүсдэг тийм ээ. Тэр эмнийхээ хамаарал нь үүсдэг. Тэгэхээр заавал бүр яг ингээд үнэхээр эмгэг төвшөнд очсон, онцлогдсон тохиолдолд бол сэтгцэн эмчдэр очиж зөвлөгөө, сэтгэл засалчдэр очиж зөвлөгөө аваасаа гэж хүсмээр байна. Давхар бас ингээд нэг сэтгэл зүйчдэр сайн нөгөө хэд хэдэн төвүүдийг бас хэлж өгсөн те. Тэгэнгүүт нөгөө нэг юу гэх юм надад таалагдах хүн болгон гэж байхгүй тий. Хүн болгон надад таалагддаггүй шүү дээ. Тэгээд тэрнтэй яг адилхан энэ сэтгэл зүйн асуудал гэдэг чинь шийдэхийн тулд үйлчлүүлэгч болон сэтгэл зүйчийн хооронд хамгийн нэг чухал юм нь юу гэдэг вэ гэхээр хоорондын итгэлцэл үүсэх гэдэг юм байдаг. Тэгэхээр нөгөө итгэлцэл гэдэг маань бид нар хин хинд ингээд шууд хамаагүй үнтэй итгэлцэл үүсээд идэггүй те нэг тийм vibe тохирохгүй юу байдаг шүү дээ те. Тэгэхээр ганцхан сэтгэл зүйчдэр очиод тэр vibe нь тохирохгүй ер нь ингээд прогрессгүй явагдсныг бүх тохиолдлууд ингээд сэтгэл зүйчтэй уулзах болгонд л ерөнхийдөө ийм юм байна гэдэг бас битээ ерөнхийдөө үгнэлтийг хийгээсэ гэж хүсмээр байна. Тэгэхээр миний хувьд би өөрөө яг мэргэжлийн сэтгэл зүйч болохын тулд бид нар өөрсдөө сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Дор хаяж 200 цагийн. Тэгээ ингээд яг сэтгэл зүйч болохын тулд би бол бараг 4-5 сэтгэл зүйчтэй уулзчиж өөртөө тохирох сэтгэл зүйчийг олж ийсэн. Тэгэхээр та бүхний хувьд ч гэсэн сэтгэл зүйн зөвлөгөө авлаа гэд нэг удаагийн бүтлгүйтлэр юм уу эсвэл нэг удаагийн таарамжгүй байдлаас болоод сэтгэл зүйч чинь шал хэрэггүй юм байлээ гэдэг ийм юу битээ бас аваарэ гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Ерөнхийдөө цаг дуусж байгаа учраас одоо дахиж шинэ асуулт хүлээж авахгүйгээр ирсэн байгаа асуултнуудад хариулаад дуусгая гэж бодож байна. Тэгээд одоо гараар өргсөн байгаа нөөман асуулт асуугаарай. Баярлалаа. За намайг намун гэдэг тийм амар олон намун гэдэг нэртэй хүмүүс хэдүүлэн намун явчихсан. За тэр миний асуух асуулт ямар ч зүйл хэлээд яриа гэж гисэн баярлалаа. Тэгээ миний асуух асуулт юу вэ гэхээр одоо яг одоо залуу үеийнхэн ч юм уу өсвөр насныхан ингээд одоо харьцуулах амар ер нь амар харьцуулдаг шүү дээ өөрийгөө өөр хүнтэй эсвэл өөрийгөө биш юм а гэхэд өөрийг нь хин нэгэн өөр хүнтэй харьцуулдаг тэрийг мэдээд байдаг ч юм мэдрэгдээд байдаг ч юм уу тий зөв ингэ таарахтаа чи тийм байхад тэрнтэй тийм тэр чин тийм гэдэг ч юм уу эсвэл ээж нь найзынхаа хүүхдтэй харьцуулдаг ч юм уу дандаа нэг тийм харьцуулт яваад байдаг тэгээд ерөнхийдөө бол тэр нь заримд нь болохоор ямар ч нөлөө үзүүлдэг заримд нь болохоор айгүй их бодогддог хэцүү байдаг ч юм уу тий тэгээд тэр харьцуултыг мэдээж ингэ харьцуулахаа болох хэрэгтэй гэдгийг мэдж байгаа ч гэсэн одоо харьцуулчаад идэв юу гэдэг шүү дээ. Тэр үед яавал зүгээр идэм болоо. Харьцуулснараа гарч ирж байгаа үр дагаврууд нь юу гэдэг юм бол? Одоо өөртөө итгэлтэй биш байх. Тэгээд дээрэс нь хүмүүсийн дунд юм арихаа болох. Тэгээд одоо жишээлбэл одоо миний үеийг хүмүүс баг сонсохгүй байх гэдэг ч юм уу тий. Тэгээд тэнгууд хүмүүс надтай найзлахгүй байх ч юм уу. Тиймэрхүү бодол төрдөг ч юм уу. За. Тэгэхээр юу ч өсвөр насныхныг ярьж байгаа дээр өсвөр насны хүүхдийн тархины онцлогийг нэг бас дурдчихъя гэж бодож байна. Яг энэ асуулттай нь ерөнхийдөө холбоотой байгаа даа. Тэгэхээр нөгөө сая яг нөгөө семинарын эхэнд би нэг та хэдэд алганыхаа зургийг үзүүлээд тархич нэг ийм энтергээ яриадсэн шүү дээ тийм нөгөө тархины нэрхэн уран маань нөгөө нэг сэтгэл хөдлөлийн тархи сэтгэл хөдлөлийг удирж идэг энэ нөгөө атгсан энэ бусад хурууны эсгүүд маань болохоор логик тархи буюу шийдвэр гаргалтын тархи гэж хэлээд байгаа тийм. Тэгэхээр энэ тархи маань буюу бидний энэ урд тархи маань хизээ хөгжиж дуустдаг вэ гэхээр 25 наснд хөгжиж дуустдаг. Тэгэхээр 25 нас хүртлээр энэ тархи маань ингээ хөгжөөл идэг байх юм чи тий. Тэгэхээр энэ логик тархи маань хөгжиж дуусаагүй байгаа юм чи өсвөр насныхан тэгэхээр юун дээр тулгуурлаж юмаа сэтгэхгүй, юун дээр тулгуурлаж шийдвэрээ гаргадаг вэ гэхээр энэ сэтгэл хөдлөлийн тархи үүдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөл маань өөрөө нөгөө нэг ягаад тийм учраас өсвөр насныхаа айгүй сэтгэл хөдлөлтөд автдаг, сэтгэл хөдлөлөө удирдах чаддаггүй, сэтгэл хөдлөлөөр ерөнхийдөө шийдвэр гаргаад байдаг шалтгаан чинь тэр өөрөө нөгөө тархиных нь онцлогтой холбоотой хам ч тийм 25 нас хүртэл яг ингээ бүрэн гүйцэд хөгждөггүй учраас тэгэхээр яг энэтэй холбоотой яг нөгөө өсвөр насныхан бас нэг хөгжлийн онцлогоороо юу гэдэг вэ гэхээр 12-оос ялангуяа 18 нас 12-оос 19 наснд би гэж хин юм бэ? Би чи юу нэг хин юм бэ? Би юунд дуртай юм бэ гэдэг нөгөө биеийг тодорхойлдог ийм хөгжлийн үе шат байдаг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө нөгөө сүргийн амьтан. Тэгээ бид нар нөгөө өндөгнөөс ингээ хагараад гараад ирдэггүй шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө ээжийнхаа гидснээс гардаг буюу бус нэг хүнээс хоёр хүн болж гардаг учраас биднэрт бусдын үнэлэмж, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэдэг угаасаа төрөлхийн бэж байдаг. Бага байхаасаа төрөлхийн тийм ээ бид нар ингээд үлгэнд ороогдоод ингээд бэж ахч ч гэсэн ээж минь намайг хин гэж үнэлэх тийм ээ миний хүүхэд хөөрхөн шүү, миний хүүхэд ухаантай шүү гэж би өөрийгөө хинбэ гэдгийг бид нарт төрхөөсөө
бусдаас ингэж мэдээлэл авч өөрийгөө тодорхойлдог байх юм шүү дээ. Тэгэхээр тэр маань нэг өсвөр наснд илүү их хүчиж эхэлдэг буюу бусдаас ингэж би юу н хийм бэ гэдгийг олохын тулд ингэж бусадтай өөрийгөө харьцуулж ингэж жижиг онцлогуудыг ингэж түүж авдаг ийм үе шат байдаг. Өөрөө өсвөр нас гэдэг онцлог маань өөрөө. Тэгэхээр нөгөө нэг яхаа арга өсвөр наснд бол бусадтай өөрийгөө харьцуулах юм шинж тэмдгүүд бол маш их илэрч байдаг. За тэгээд давхар нөгөө нэг сая ингээд бусад хүн бас ингээд тэгж байгаа ах таа гэдэг нэг тийм бодлууд байдаг гэдэг жийсэн тий. Тэгэхээр энэтэй холбоотой зөвхөн нэг spotlight effect гэж сэтгэл зүйн нэг тийм үзэгдэл байдаг. Тэрний юу гэдэг вэ гэхээр та хэд бас мэддэг хүмүүс зөндөө байгаа. Тэр нь болохоор хүн болгонд бусад хүмүүс над руу ингээ анхаарлаа хандуулж ин да, намайг ингээ бодж ин да гэдэг тийм өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл хүмүүсийн бодлынх нь 90% нь зөвхөн өөрийн тухай бодол гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө хүн намайг тэгж бодож ин да, хүн намайг тэгээ бодчихгүй дээ. Эсвэл нэг жоохон хичээл дээр ч юм уу сургууль дээр нэг ичгүүртэй юм одоо нэг жоохон буруу ярьцдаг ч юм уу ингэснийхаа дараа оройжонго яа тэгээ хэлчихдэггүй, тэгчдэг байж ингэчдэг байж гэл ингээ нөгөө өөрийгөө ингээ зэмлээд байдаг шүү дээ. Гэтэл яг үнэндээ тэр бол spotlight effect буюу хинч чиний тухай бодоогүй байдаг байх нь шүү дээ. Яг үнэндээ бол тэгэхээр нөгөө нэг яа тэгэхээр хүн бол би төвтэй буюу өөрийгөө л бодож яадаг. Ихэнх тохиолдолд. Тэгэхээр нөгөө нэг тэрэндээ нэг бас ичид санаа зовох ч юм уу тэр байдал нь бас яг ийм мэдээлэл өгснөөрөө багасах бас боломжтой болоо дараагийн удаа тийм ээ хэд их өөрийгөө ингээ бусдад харьцуулаад ингээд жоохон хичих ч юм уу тий санаа зовох тийм мэдрэмж авсан үедээ яг үнэндээ бусад хүн тэр чиний тухай ингэж бодсон юм байхгүй шүү гэдгийг бас хэлэх гээд байгаа. Жоохон буруу ойлголцож магадгүй шүү. Тэгээд comparison хийж байгаагийн бас давуу тал нь бол өгсөн дэмжих бас боломжтой байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр энэтэйгээ ингээд сүргэлдөөд ах биш нэг ийм бодол орж ирж байна да гэд ингээд зүгээр бодлоо нэг ингээд бүртгэн гэж байдсан шүү дээ тий бодлоо анализ хийх биш ийм юм болж байна да гэд тийгээл зүгээр өнгөрөөх тэгээд давхар бас төсөөллийн бий буюу бусадтай харьцуулаад сэтгэл санаа чинь хямраад байгаа бол ерөнхийдөө тэр нөгөө би ийм байчих юмсан гэдэг байгаа нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх яг өөрийнхөө онцлогийг олж чадаагүй байгаагийн нэг шинж өгдөг байна. Тэгэхээр аль болох өөрийнхөө юунд дуртай, дороо иж ямар дуун дуртай, ямар кино үзэх дуртай, яг юу хийхэд би дуртай байдیں۔ Юу хийхэд миний анхаарал төвлөрдөг гэдгийг мэдэх тусам өөрийгөө бусадтай харьцуулах тэр хандлага нь харьцуулсан ч гэсэн нэг их тийм сөрөг үр дагавар гарч ирэх нь магадлал нь арай багасдаг гэж ерөнхийдөө хараад байгаа. За, жоохон урт тайлбарлалчлаа уучлаарай. За баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Чатаар инх төлгөөн гэдэг хүн нилээн дээр асуулт асууя гэж бичсэн байсан. Тэгээд ерөөсөө асуултаа бичиг байна. Та хэрэг асуулт байгаа бол одоо шууд аммид хийж агаад асуултаа асуух боломжтой байгаа шүү. Асуулт. Миний асуулт. За. Тэгвэл гараа өргөсөн байгаа байглаа. Асуултаа асуугаарай. Сайн байна уу? Орой минь сонсогч байна уу? Сайн байна уу? Би яг ийм асуулт асуухгүй байна л да. Би нөгөө ажлынхаа хажуугаар сурдаг оюутан байхгүй юу? Тэгээд нөгөө ажил, тэгээд дээрэс нь хичээл гэдэнгүүт нөгөө амар их цаг хугацаас зарцуулаад тэрэндээ амар их стресстэй ч юм уу. Тэрнээсээ болоод айгүй түргэн ууралдаг ч юм дараа нь яана ямар хурдан ууралч бач гэдэг юм уу те. Тим юм бодогддог. Мөн одоо нэг юм жижигхэн юм дээр өөнийгөө ингэчгүй яасан бэ гэдэг ч юм уу байнга ингэ шүүмж хилдэг ч юм уу ийм хүн нөхцөл байдлуудад ингээд ороод байгаа хгүй. Тэрийг жоохон байж байгаа нэг хэсэг хугацааны дараа би ямар эвгүй үйлдэл гаргах ямар эвгүй ингээ үг хэлчихвэ гэдэг ч юм уу ийм ингээ бодогдоод тахгүй. Тэгэхээр энэ дээр яг тухайн үед яг яаж арга хэмжээ авал дээрэд юм бол тэгэхээр нөгөө нэг self control-ing аюул олон юм юунууд байдаг, дасгалууд байдаг. Одоо нөгөө нэг сая Squid Game гэдэг нэг кино гараадсэн шүү дээ. Тэрэн дээр нөгөө нэг red light, green light гэл нөгөө нэг ингээд гарангууд ингээд шууд зогсох ч юм уу те нөгөө нэг яг бие удирдах тэр маань өөрөө тэр анхан шатны self control тийм дасгал болж өгдөг. Яг зогс гэсэн үед зогсдог, хурдл гэсэн үед хурдладаг те. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл хөдлөлөө бид нар барьж чадахгүй байх юм бол ерөнхийдөө бие ч гэсэн барьж чадахгүй юм авч шийдэх ч юм уу те ингэж одоо нөгөө бие махбодороо тэрийг гаргах тохиолдлууд айгүй бас өндөр байгаад байдаг. Тэгэхээр нөгөө юм жижигхэн юмн дээр одоо дуу тавьж байгаа ч юм уу те гинэт ингээд дуу зогсооход бие ингэж удирдах контролдож зогсоож чадж гинөө гэдэг ийм жижигхэн дасгал ажлууд дээр хүртэл бид нэр өөрийгөө удирдах чадвар айгүй өндөртэй болж өгдөг. Давхар бас ингээд
бага насны хүүхдүүд дээр болохоор яг ийм өөрийгөө удирдах ямар тренинг явуулдаг вэ гэхээр ингээ нэг бабл байдаг шүү дээ, нэг хөөс ингээ усанд ингээ хийж байгаа хөөс үлээдэг. Тэгээ ингээ үлээгээд яг бүр нүүрлэн үлээгээд дахад хүртэл ингээ чи юу ч хөдөлж болохгүй шүү гэж ингээ өөрийг нь удирдуулж контрол дурдаг байна шүү дээ. Тэр нөгөө импульс буюу ингээ шууд ингээ зочмог ингээ хөдөлгөөн хийчих тийм байдлыг нь багасгах юм дасгалууд байгаад байдаг. Тэгэхээр хийх хэрвээ боломжтой бол ийм дасгалуудаар ч гэсэн өөрийгөө ингээ сэтгэл хөдлөлөө удирдах юм хан шатны юмнууд бол байдаг байгаа. Тэгээд давхар бас ерөнхийдөө ингээ айгүй амархан стрессч гээд ингээ жижиг юмн дээр ингээ дэлбэрэх гээд байгаагийн бас нэг суурь шалтгаан дээр нөө сэтгцэн эрүүл мэндийн асуудал ерөнхийдөө шинж тэмдгүүдийн нэг нь байгаад байдаг. Тэгэхээр бид нар ер нь нөгөө нэг аяхтай ус ингээд дүүрсэн тохиолдолд ингээд жоохон тусал нэмэхэд тэр аяхтай ус ингээд асгарчдээ шүү дээ. Тэрнтэй яг адилхан усаар заавал дүүрэг гэхээс өмнө биш дүүрийг ингээд дунд байхад нь ч гэсэн яг өөртөө self care хийгээд тэгээ өөртөө тэр нөгөө биеийн эрүүл мэнд сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулаа өөрийнхөө дуртай юмыг хийгээд иймэрхүү юмнуудыг ингээд дэлбэрэхээс өмнө баг багаар ингээ хийгээ явах юм бол тэр дэлбэрэлтээс нь үлдсэн сэргийлэх боломжтой юм болов уу гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд энэ чатанд яг миний асуултантай завхацаад англиар яг юу гэдэм бол нөө хайгаад өөртөө бэлдээд хийх болно. Ерөнхийдөө self control game ч юм уу эсвэл нөгөө яг саяных болохоор self control bubble game гэдэг юм нэртэй байна. За баярлалаа. Маш их асуулт асуусан хүмүүстээ маш их баярлалаа. Сайн санаагчтай ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд нь энэ сэтгэл судлаач гэдэг мэрэгчлэлтэй холбоотой хоёр асуулт ирсэн байгаа. Тэрийг асуугаад тэгээд ерөнхийдөө асуулт хариултын хэсгээ энэ ивэнтээр нь өндөрлөе гэж бодож байна. Тэгээд эхний асуулт нь болохоор Инхчин гэдэг хүнээс сайн байна уу? Би сэтгэл зүйчээр сурдаг. Одоо 2 дугаар курс мэрэгжлийн хичээлээ саяхнаас үзэж эхэлсэн. Тэгээд нэг л болж өгөхгүй хоосон зүйлд яваад байгаа юм шиг санагддаг болсон байна. Хаанаас яаж эхлэх нь зөв бэ гэсэн асуулт ирсэн байна. За хаанаас яаж эхлэх вэ гэхээр одоо бас өөрөөс нь хэд хэдэн асуулт асуумаар байна л да. Нөгөө бас нэг сэтгэл зүйчийн нэг онцлог нь юм байт юм аа шүү. Та хэдэд бас яг юм сургалт энэ төр хийгээд ингээд юу асны дараа асуулт хариултын цагийг аль болох бага авах гэж байна. Яа тэгэхээр зөвлөгөөний бас нэг айгүй том юм нь юу вэ гэхээр сэтгэл зүйч гэдэг ингээд нөгөө нэр өгсөн байгаа. Тэнгууд хүмүүс ингээд сэтгэл зүйчээс асуулт асуунгууд сэтгэл зүйч таны гаргалгааг хилээд өгчнө гэдэг хүлээлт айгүй өндөртэй байгаа гэдэг. Гэтэл нөгөө бид нар өөрсдөө яг холбооны гишүүд ингээд бүр ихний ёс зүйн кодон дээрээ бид нар үйлчлүүлэгчийн асуудал шууд зөвлөгөө өгөх ирэхгүй байдаг. Зөвлөгөө шууд гаргалгааг нь хэлж өгөх биш. Асуулт асуунгаа тэр хүн өөрөө асуудлын мөн чанар нь юу юм? Би асуудлаа яаж шийдвэл болох юм гэдгийг асуултаар чиглүүлж өгөх шаардлагатай байгаад байдیں۔ Тэгэхээр ингээд би ерөнхийдөө ийм юм байна. Яах вэ гэдэг юмуд ингээд надад хариулт тавих гад яа жоохон хэцүү байгаад байдیں۔ Тийм учраас ингээд жоохон урт нуршуу тайлбарлаад ижиж магадгүй шуучлаарай. Саяных дээр бол яг ингээд нэгдүгээрт бол асуумаар байгаа юм. Өөрөө анх сэтгэл зүйч гэдэг мэрэгчлийг яагаад сонгосон? Өөрөө энэндээ ямар төсөөлөлтэй байсан? Тийм ээ сэтгэл зүйн хичээлүүд авна, хэсэг судлалын хичээлүүд нь ямар гэж ерөнхийдөө төсөөлөлтэй байсан? Тэр нь одоо бодит байдлаас хэр их зөрөөд байгаа юм? Өөр ямар стресс төлөх зүйлүүд байгаа? Сэтгэл судлалынхаа хичээлүүдийг хэр ойлгож байгаа юм? Тийм юмнууд асууж иж ерөнхийдөө хаанаасаа эхлэх үү гэдэг гаргалгааг нь бас олох боломжтой юм болов уу гэж үзэж байна. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор сэтгэл судлаачаар ажиллаж байгаа хүмүүс яаж үйлчлүүлэгчийн асуудлаас олж өөрийгөө сэтгэл готрол давтуулахгүй байх вэ? Тэр асуудлыг яаж өөртөө хүн дээр тусгаж авахгүй байх вэ гэсэн талаар асуусан байна. Тэгээд автал явж байна. Яг үнэндээ аль тэ робот биш юм чинь. Тэгээ мэдээж хэрэг удаан хугацааны тренинг гэдэг юм байгаа учраас тийм ээ. Гэхдээ дүжигч болохгүй. Сэтгэл зүйч хүн одоо нөгөө эмчнэр ингээд сүүлдээ бүр ингээд ялангуяа заслын эмчнэр ингээд нөгөө ухлалтай ингэж айгүй ойр ажилдаг мэрэгжил учраас ингээд сүүлдээ бүртээ ингээд миний яг өөрөө биеэрээ туулсан нэг юу байсан гэхээр ингээд манай хамаатны ах нас орсон чинь манай нөгөө хамаатныгч нас орчлаа гэдэг ингээд амар тайван ингээд яриад тэг бүр ингээд яаж амар тайван үлээж аваад байгаа юм гэхээр нөгөө тэр чинь хамгаалах механизм нь үсээд юм болгон дээр ингээд сэтгэл хөдлөлөөр автаад хам бол болохгүй тий. Гэхдээ сэтгэл зүйч хүн бол мэдээж хэрэг өөрийнхөө сэтгэл зүйг контролдох хэрэгтэй ч гэсэн тэрийг бүр ингээд хамгаалаад хаагаад ингээд дүжирчих юм бол тийм ээ хизээч тэр нөгөө яг
deep connection гэдэг юм үүсгэж болчдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол эхлээд өөрийнхөө асуудалтай маш сайн нүүр тулгардаг. Тийм учраас нөгөө сая хэлээд байгаа те би өөрөө 200 цаг зөвлөгөө авсан. Одоо ч гэсэн би зөвлөгөө авсаар л явдаг. Тэгэхээр нөгөө нэг энэ тэгэхээр нөгөө одоо гэхдээ зөвлөгөө авж байгаа нь илүү нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө гэхээсээ илүү супервижн гэдэг юм агуулдаад явдаг гэсэн. Зөвлөгөө аваад асуудал үүсэх юм бол яах вэ гэдээ ярилцдаг тийм. Тэгэхээр эхлээд өөрийнхөө асуудалтай нэлээд сайн нүүр тулгараад тэрийг тодорхой хэмжээнд барьж чаддаг болчоод тэгээд зөвлөгөө өгөх юм бол арай нөгөө нэг үйлчлүүлэгчийн асуудлыг 100% өөр дээр аваад ах байдал нь багасдаг байна. Тэгээд нөгөө нэг сэтгэл зүйчийн бас нэг айгуу том даваа тал нь эргэн тойрон ерөнхийдөө сэтгэл зүйч мэрэгчлэх айгуу их байдаг. Тэгэхээр нөгөө peer support айгуу их байдаг бахана. Асуудал гарангууд сууцгаач асуудал нэг яриадах юм тийм. Тийм нөгөө боломж айгуу их байдаг. Тэгээд шүүмжлэлгүй сонсож өгөх найз нөхөд айгуу их байдаг. Учраас тэр маань миний тэр нөгөө стресстгүй байх нөөц баялаг болж өгдөг гэсэн үг. Баярлалаа санаагч. Тэгээд нэг шавн асуудсан. Та Луисийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөр байгаа болов уу гинэ? За сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв дээр за тэгээд манай Луисаас бас оюутнууд нэлээд орж авах шиг байсан. Би бас жоохон ичээд манай оюутнууд яагаад орж ирээд байгаа гэх. Тэгээд нөгөө нэг Луис болохоор энэ жилээс бас яг олон улсын сургуулиудтай адилхан өөрсдөө оюутнуудтай үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж эхэлдэг болсон. Тэгээд миний хувьд түрүү жил болохоор хавар түрүү жилийн намар энэ төр үзүүлдэг байж. За энэ жилийн намрын семестр бол зөвлөгөө өгөхгүй байгаа. За баярлалаа. Өнөөдөр ингээд одоо сэтгэл зүйн семинар өндөрлөе. Тэгээд эцэст нь одоо Ямахаас зохион байгуулсан ивент болохоор энийг Ямахын Instagram ч юм уу Facebook постлё гэж бодож байгаа болохоор боломжтой хүмүүс камера нэгээд өгөөч. Тэгээд хальт зураг авъя гэж бодсон юм аа. За маш их баярлалаа. Тэгээд манай Ямахын ууган эрдэн шилжүүлээ микрофон. Миний слайд харагдаж байгаа. Харагдаж байна. За. Юу асан бэ? Нөгөө өнөөдөр сэтгэл зүйтэй холбоотойгоос гадна Японы талаар тэгээд мэрэгчлээ сонгох талаар, Японы хэлний талаар гээд бусад одоо сэтгэл зүйтэй холбоогүй асуултууд бас форум дээр зөндөө ирсэн байсан. Тэгээд Ямахаас болохоор тэдгээр асуултанд хариулж чадхаар, ганц хоёр асуултанд хариулж чадхаар ивентүүдийг дараа ивентүүд дээрээ зохиох байгаа. Тийм болохоор та бүхэн дараагийн ивентүүдийн мэдээлэл авахыг хүсэж байх юм бол Instagram болон Facebook-ийн social хуудасуудыг манд дагаарай. Тэгээд өнөөдрийн рекординг маань болохоор YouTube хуудсан дээр маань тавигдах учраас дахин сонсомоор байгаа хүмүүс YouTube хуудаснаас орж сонсох боломжтой байгаа шүү. Баярлалаа.